өрмөц үүлэгчийн тогтсон даалал, Судрын аймгийн тогтсон даалал хоёрыг бол яваад өндөрлсөн. За бурхны шишний одоо тогтсон таал буюу үзэл онол, бурхны шишин гэж одоо яг юу юм? Бурхны шишнээс хуур мөр гэдгийг одоо яаж хэрхэн одоо мөн чанарын нүднээс тавьдаг юм бэ гэсэн юм дөрвөн тогтсон даалал байдгийг эхний хоёр нь бол явчихсан. За тэр хоёрыг бол баг хөлөндний тогтсон даалал гэж хэлдэг. За тэгээд баг хөлөндний тогтсон дааллаа гэж хэлж байгаа. За баг хөлөндний тогтсон даалал гэж хэлээд за одоо үлдсэн хоёр тогтсон даалал буюу сэтгэл төдийдний тогтсон даалал, төвөзлийн тогтсон даалал хоёрыг нь бол их хөлөндний тогтсон даалал гэж хэлдэг. За яагаад их хөлөндний тогтсон даалал, баг хөлөндний тогтсон даалал гэж ялгаж хэлээд байгаа юм бэ гэхлээр тэр бол юмс үзэгдэл ухамсараас харгалзалгүйгээр ангид оршдог бөгөөд юмс үзэгдэл бөгөөд эзэн биетэй юм гэдгийг хоёулангийн хөлийн зөвшөөрж байгаа тогтсон дааллыг бол баг хөлөндний тогтсон даалал гэж хэлдэг. Тэр хоёрын аль нэгийг нь хөлийн зөвшөөрөхгүй байгаа тийм тогтсон дааллыг бол их хөлөндний тогтсон даалал гэж хэлдэг. За тэгээ их хөлөндний тогтсон даалал дотор хоёр байгаагийн сэтгэл төдийцний тогтсон дааллыг бол ингээд жоох яриа гэж бодож байна. За тэгвэл сэтгэл төдийцний тогтсон дааллыг бол 7 хэсэгт хувааж ярина гэж. Урд адил 7 хэсэгт хуваана гэж. За урдны одоо өрмөц үүлэгч болно. Судрын аймгийн тогтсон дааллыг бол 7 хэсэгт хувааж тайлбарлаж ирсэн. Яг тэрнтэй адилхан гэж. Ямар 7 хэсэгт хувааж тайлбарлах вэ гэхээр зэрэг сэтгэл төдийтэн гэж одоо ямар тогтсон дааллыг өгүүлдэг хүмүүсийг сэтгэл төдийтний тогтсон таалалт гэж хэлдэг юм. Сэтгэл төдийтний тогтсон таалал дотор нь хэдэн янзаар хуваадаг. Яагаад сэтгэл төдийтний тогтсон таалалтан гэж нэрлсэн юм? За тэгээд сэтгэл төдийтний тогтсон таалалтны ёсонд юмс үзэгдлийг хэрхэн үздэг юм? Ухамсарыг одоо хэрхэн яаж одоо ямар мөн чанар төлөв байдалтай байдаг гэж үздэг юм. Дээрээс нь нэмээд бол юмсын эзэн бие болон бодгалын эзэн бие үгүй гэдгийг хэрхэн яаж одоо мөн чанарын нүднээс тавьж үздэг юм. За гэгэрл төрөх зам мөр нь одоо ямар байдаг юм бэ? Шарваа болон боридгаа бод бодсадва нарын тус тусынх нь гэгэрл төрөх зам мөр гэж хэрхэн ямар зам мөр байдаг юм бэ гэдгийг бол гэсэн ийм 7 хэсэгт бол сэтгэл төдийдний тогтсон дааллыг хуваагаад бол хэлнэ. За энэ дотор юу гэж хэлэхээр зэрэг эхнийх нь буюу сэтгэл төдийтэн гэж одоо ямар бодгалыг хэлэх юм бэ? Ямар одоо тогтсон дааллыг өгүүлээч бодгалыг сэтгэл төдийтэн гэж хэлэх юм бэ гэхээр зэрэг бол гадны утгыг эс хөлийн зөвшөөрөөд өөрийн мэдэмсрийг үнэнд бүтсэнд зөвшөөрдөг их хөлөндний тогтсон тааллыг өгүүлэгч бодгал түүний сэтгэл төдийдний тогтсон таалалтан гинэ гэж. За энэ утга нь юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг гадны утгыг хөлийн зөвшөөрдөг гэж юм тийм ээ. Гадны утгыг хөлийн зөвшөөрдөг гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг ухамсараас үл халгазан оршдог юмс үзэгдэл байдаг гэдгийг огт хөлийн зөвшөөрдөг. Байгаал бол ухамсараас харгалзан оршиж байгаа шүү гэж хөлийн зөвшөөрдөг. Ухамсараас бол харгалзалгүйгээр оршдог нэг ч зүйлийг хөлийн зөвшөөрдөг. Нэгдүгээр арга нь. За хоёрт нь гэж хэлэхээр зэрэг өөрийн мэдэмсрийг үнэнд бүтсэнд хөлийн зөвшөөрдөг гэж. За өөрийн мэдэмсэр гэдэг нь юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг оюун ухааныг танин мэддэг дотоод оюун ухаан байна гэж хөлийн зөвшөөрөөд тэр дотоод оюун ухаанаа одоо юу гэдгийг үнэнд бүтсэн байна гэж үзэж байгаа. За үнэнд бүтсэн гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг тэр дотоод оюун ухаан маань бол ухамсараас ангид ганцаараа бүтээгүй тэгсэн мөртлөө одоо 100% бас ухамсараас харгалзаж бүтээгүй харилцан одоо юм 50% харгалзаатайгаар тэр дотоод ухамсар бол оршиж байгаа гэж үздэг. За Синзенбогийн үзэл нь бол гол одоо юу гэдгийг төв гэдэг юм гол одоо зарчим нь бол юм байна тийм ээ. За тэгээд сэтгэл төдийдэн тийм мэдлэлтэн эгзэрви явдалтан гур бол нэг утгатай юм а гэж. За сэтгэл төдийдний тогтсон таалалтыг өөрөөр юу гэж нэрлэх вэ гэхээр
тийм одоо ухамсарын буюу тийм мэдлэг, тийм ухамсарын тогтсон таалалтан гэж хэлнэ. Егзрийн явдалтны тогтсон таалалтан гэж бас хэлдэг. За энэ гурван янзаар бол нэрлэдэг. За хоёр дахь нь буюу сэтгэл төдийдний тогтсон таалал дотор нь хэдэд хуваадаг вэ гэхээр зэрэг 2 хуваадаг гэж. Юу гэж юм гэхээр тийм одоо үнэн сэтгэл төдийдэн, тийм хуурмаг сэтгэл төдийдэн гэж 2 хуваадаг. За тийм үнэн сэтгэл төдийдэн гэдэг нь ямар одоо бодгалуудыг хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг үзлийнх нь үүднээс энэ хоёрыг хуваачих. За ямар үзэлтэйг энэ одоо тийм үнэн сэтгэл төдийдэн, ямар үзэлтэйг энэ тийм хуурмаг сэтгэл төдийдэн гэж хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг за нэгдүгээрт бол сэтгэл төдийдэн байх хэрэгтэй байх нь. За дараа нь яг үсэр зэрэг эгэл төрөлхитний эгэл төрөлхитний ухамсар дүрсийг барихад элтэд одоо тийм харагдаж байгаа дүрсийг харахад тухайн харж байгаа ухамсар болон харагдаж байгаа дүрс хоёрын хоорондоор одоо мунхарлын авьяас орохгүй гэдэг нь бол орохгүй гэсэн тийм үзэлтэй байх юм бол тийм одоо үнний сэтгэл төдийдэн гэж хэлнэ. Орж ийн гэж үзэх юм бол тийм хурамгийн сэтгэл төдийдэн гэж хэлнэ гэж. За энийг нь тайлбарлах юм бол юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг эхлээд бодгал эгэл төрөлхитэн бол дүрс одоо ямар нэгэн одоо материалын зүйлийг харахад жишээ нь одоо ширээ харлаа гэж бодоход тэр ширээг харж байгаа эгэл төрөлхитний нүдний ухаан тэр нүдний ухаанд нь харагдаж байгаа ширээ хоёр харилцан нэгнлүүгэн бол тусч харагдж байна гэж үздэг. Нүдний ухаан бол цаашаа ширээг ингэж харж байна. Ширээ бол наашаа нүдний ухаанд ингэж цаанаасаа тусгална ойж нүдний эргэтэнд харагдсанаар нүдний ухаанд харагдаж байна гэж үздэг. Тэгэж харагдаж байх хоорондоор мунхарлын багчиг орхож явах юм бол тийм одоо үнний сэтгэл төдийдэн гэж хэлнэ гэжтэй. Дүнгүү тэр хооронд мунхарлын багчиг орно, авьяас орно гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг шууд хараад тухайн одоо харж байгаа ширээнийхээ одоо эзэн бие үхэн одоо мөн чанарыг нь харж чадахгүй байх юм бол тэр хоорондоор нь мунхарлын одоо авьяас мунхаг одоо тийм ухаан орчиж яана гэсэн утгатай. Шууд эгэл төрөлхитэн тухайн одоо ширээг хараад шууд эзэн бие үгэн одоо тэр хоосон чанарыг одоо тэр төрөх байдлыг нь харж чадчих юм бол мунхаг ухааны одоо тийм мунхаг ухаан болон түүний одоо авьяас хөрөнгө бол тэр хооронд нь саад болохгүй байна гэсэн үг. За тэр саад болохгүй байна гэж хэлж байгаа нь бол хуурмаг одоо юу гэдэг сэтгэл төдийдэн саад болж байна гэж үзэж байгаа нь бол тийм үнний сэтгэл төдийдэн юм а гэж. Тэгвэл яагаад одоо юу гэдгийг тухайн одоо харагдж байгаа зүйлийнхээ хоосон чанарыг нь харж чадна гэж хэлж байгаа нь яагаад хуурмаг болчих юм бэ гэхээр зэрэг эгэл төрөлхитэн ямар ч материалын зүйлийг харсан шууд хараад хоосон чанарыг нь танин мэдэж чаддаггүй учраас энэ бол хуурмаг юу гэдгийг одоо сэтгэл төдийдэн байна гэж хэлж байгаа. Нөгөөх нь бол эгэл төрөлхитэн ямар нэгэн материалын зүйлийг хараад шууд хоосон чанарыг нь харж чаддаггүй. Бид нар бол бүгдээрээ тэрийг бол илтэд мэдж байгаа шүү дээ. Ямар нэгэн материалын зүйлийг хараад бид нар шууд хоосон чанарыг нь таньж мэдж чадахгүй байна. Тийм учраас тэрийг таньж мэдж чадахгүй байна гэдгийг хэлж байгааг нь бол тийм үнэн сэтгэл төдийдэн гэж хэлж байна. За юм. За дотор нь хуваахтаа ингээд бол 2 хуваачиж байна. За дээрээс нь нэмээд тийм үнний сэтгэл төдийдэн дотор нь 3 ангилж байгаа. За юу гэж 3 ангилж байгаа юм бэ гэхээр зэрэг дүрс болон ухамсар хоёрыг тэгс чицоо баригч. Одоо юу гэдгийг хагас одоо өндөгний хэлбэртэн элдв 2 үгийн үзэлтэн гэдэг ингэж 3 хуваана гэж байна. За эхний одоо тэр дүрс ухамсар 2 тэгш одоо үзэгч гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг одоо бид нар нэг юм алаг ирээн
одоо шар, улаан, хөх, цэнгэр гэсэн юм өнгөнүүд алгалсан алаг ирээн юм зүйлийг харахад бидний тэр алаг зүйлийг харж байгаа, алаглуулж харж байгаа бидний нүдний ухаан тухайн алаг зүйлээ харж байхад зөвхөн одоо саад өнгөн талаас саад одоо тэр материалын зүйлийн алаг ирээ өнгөн нүдний ухамсар руу одоо нөлөөлөл бий болгож нүдний ухамсарт харагдаж байна гэж үзэж байгааг нь харагдаж байна. Одоо юу гэдэг харагдаад. Над нүдний ухамсар ч гэсэн цаашаа тухайн одоо тэр алаг зүйлийг улаан шар гэдэг ингээд алаглаж байгаа тэр зүйлийг нүдний ухаан ч гэсэн цаашаа ингэж тусгалан өгөж ингэж харилцсан нэг нь л ингэж тусгалан өгөж харж байна гэж үзэж байгаа. Харахтаа яаж юм гэхэлэр зэрэг саад одоо тэр алаг ирээн зүйл нь хөх, шар, цагаан, цэнхэр гэдэг ингээд тусынх нь өнгө нь ялгагдаж наашаа тусгалаа өгж байна. Наад юу гэдгийг нүдний ухамсар нь цаашаа харахтаа ч гэсэн тэр алаг ирээн зүйлээс энэ нь шар өнгөн байна, энэ нь улаан өнгөн байна, энэ нь хөх өнгөн байна гэдэг тус нь ингэж ялгаж ингэж харж байгааг нь бол юу гэж юм тэгэхээр дүрс болон ухамсар хоёр тэгш одоо ингэж зүйлийг харж байна гэж ингэж үзэж байгаа. За ийм сэтгэлдүүд итэн байна. За тэрний дараагийнх нь юу гэж хэлээ зэрэг хагас одоо өндөгний үзэлт гэж байгаа. Энэ их сонирм. Нэр нь их сонирм. Тэрний үг чинь ихлээр зэрэг мөн ялгаагүй саяных шиг тийм алаг ирээн одоо тийм өнгийг харах цагт тэр алгалж харагдаж байгаа одоо тэр өнгө нь тусдаа одоо тэр алаг өнгөн дотор янз юу байх нь шүү дээ улаан шар хөх цэнгэр тэр өнгөнүүд нь тусдаа ингэж наашаа тусгалаа өгөөд тусгалаа наашаа одоо тусгалаа өгдөг. Гэхдээ наад нөгөө нэг цааш нь тэр алаг ирээн өнгийг харж байгаа ухамсар нь тусд нь ялгаж тэр цаад өнгөнүүдээ харахгүй байгаа. Хагас өндөгний үзэлт гэж хэлж байгаа. Бид нар бол бөөрөнхийн өндгийг ингээд юмн дээр тавиад харахлаар зэрэг дээдлийн хэсэг нь ингээд бөөрөнхийн хэсэг нь хэдий ингээд бүв бөөрөнхийн боловч ямар ч өөгүй бөөрөнхийн боловч юмн дээр тавьчихаар дээдлийн хэсэг нь харагдаад доотлын хэсэг нь харагддаггүй шиг тэр алаг ирээн өнгийг харахад болохтой зэрэг саадлын тэр алаг ирээн өнгөнүүд нь ингээд улаан шар цэнхэр хөх гэдэг ингээд өнгөнүүд нь тусдаа наашин тусглаа өгж байгаа боловч наадлаас нь цаашаа ухамсар нь тус нь ялгаж харахгүй байгаа. Төрнөх бол ингээд 50% харилцаатайгаар тэр алаг ирээн өнгийг ухамсар харж исэн бол одоо бол 50% харилцаа байхгүй зөвхөн саад өнгөнийхөө хувьас зүгээс наашаа тусглаа өгөөд ухамсар бол цааш нь өнгө рүүгээ ялгаж одоо харахгүйгээр юу хийж шүү дээ тийм ээ. Тэр хон өнгийг одоо харж мэдчихэв. За тийм учраас одоо тал өндөртөн буюу хагас харж байна гэсэн утгатай юм байна. За гурав дахь нь бол элдв хоёр үгэн үзэл. За энэ юу гэж байгаа юм бэ гэхээр тэр тухайн нөгөө нэг алаг ирээн өнгийг харж байгаа ухамсар харагдаж байгаа алаг ирээн өнгө хоёр маань хоёулаа саад харагдаж байгаа алаг ирээн өнгө нь наашаа тусынхаа өнгөөр ялгахдаггүйгээр алаг ирээнээрээ наашаа харагдаж байгаа байх нь наад ухамсар ч гэсэн цаашаа тэр алаг ирээн өнгийг харахтаа энэ нь улаан энэ хөх энэ шар өнгөж ялгахгүйгээр зүгээр ирээн өнгийг харж байгаа. Хоёулаа одоо тусынхаа одоо тэр өнгийг алаг ирээн дотроос тусын тийм ялгамжаалсан өнгийг ялгуурлаж одоо харахгүйгээр шууд одоо алаг ирээн өнгөөрөө одоо ингэж харагдаж байгаа шиг харагдаж байна гэж тэгж үзэж байгаа нь элдв хоёр үгэн одоо үзэлтэн гэж. За ингэж бол хоёр хувааж байгаа. За ингэж хоёр хувааж байна. За ингэж хоёр хуваагаад ингэлээ. За дараа нь болохтой зэрэг за ингэж бол тийм үнний сэтгэл төдийд нь бол ингэ болчихж байгаа. За тийм формын сэтгэл төдийдэн дотор бол хоёр хувааж байгаа. Юу гэж хоёр хувааж байгаа гэхээр зэрэг хэртэй барилцсан ди гэж хэлж байна тийм ээ. Хэр одоо хилэнц
луга барилдсан одоо сэтгэл төдийдөн хэр хилэнц луга баригдалтайгүй сэтгэл төдийдөн гэж хоёр яваадгаа гэж. За ингээд бол сэтгэл төдийдний үзэл дотор бол дотор нь одоо хэд ангилж хаваадаг нь бол ингэж явчихж байгаа. За үүний дараа бол яагаад сэтгэл төдийдэн гэж хэлсэн юм бэ? За яагаад сэтгэл төдийдэн гэж хэлсэн бэ гэдэг чинь юмс үзэгдэл бүгд сэтгэлийн мөн чанартай төдийд хүлээн зөвшөөрдөг учраас сэтгэл төдийдэн гэж хэлсэн гэж. За энэ бол маш тодорхой шүү дээ, тий? Сэтгэл төдийдний ёсон зүйл юу гэж юм гэхээр оршиж байгаа юмс бүгд дотоод сэтгэлийн мөн чанартай юм аа. Дотоод сэтгэлийн харгалзаж байгаа төдий бус тухайн одоо юмс бүгд өөрөө сэтгэлийн мөн чанартай. Сэтгэлж гэсэн юмс үзэгдлийн мөн чанартай юм байна гэж. Жишээний бодлоо юу гэж байгаа юм гэхээр зэрэг одоо нэг аршааны бомб байлаа гэж бодоход тэр аршааны бомб өөрийгөө харж байгаа нүдний ухаантай нэг мөн чанартай байна гэж. Тэгэхээр сонсоход бол жоохон сонир сонсогдож байна. Тэгээ нэг нь дүрс, нэг нь ухамсар шал хоёр өөр зүйл үйжээж яагаад хоёулаа нэг мөн чанартай гэж байгаа юм бэ гэхээр зэрэг саад харагдаж байгаа аршааны бомб харж байгаа нүдний ухаан хоёулаа нэг одоо тийм шалтгаанаас үүссэн зүйл юм аа. Нүдний ухааныг бомбыг харж байгаа нүдний ухааныг төрүүлэх тэр шалтгаанаас нүдний ухаан төрөөд бомбыг харж байгаа нүдний ухаан төрөөд бомбыг харж байгаа нүдний ухаан бий болсон учраас төвний мөн чанартай бомб одоо цаана дүрсэнд бууж үзэгдэж байна гэж ингэж үздэг. Юмс үзэгдэх бүхэн бол одоо ухамсарын мөн чанартай, оюун ухааны мөн чанартай, сэтгэлийн мөн чанартай гэж ингэж. За тэгээ дээрэс нь бол юу гэж яах гэхээр зэрэг өөрөөр сэтгэл төдийднийг юу гэж нэрлэх вэ гэхээр зэрэг тийм одоо ухамсартан, тийм мэдлэлтэн гэж ингэж хэлдэг. За яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэхээр юмс үзэгдэл бүхэн тийм ухамсарын мөн чанартай гэж хүлээн зөвшөөрдөг учраас гэж хэлж байгаа маа гэж. За тэгэхээр тийм ухамсартай гэх сэтгэлтэй гэх хоёулаа яг адилхан үг. Тийм ээ. За ингэж. За ингээхний 3 болчлоо. За дөрөвдөх нь Синзэнбийн ясанд одоо юмс үзэгдлийг одоо юу гэж одоо хүлээн зөвшөөрдөг юм. Юмс үзэгдэл одоо ямар төлөв байдалтай байдаг юм бэ гэхээр зэрэг оршиж байгаа бүх юмсыг мэдгэдэггүй гэж нэрлэдэг. Синзэнбийн одоо дүрс байна уу, ухамсар байна уу, бодгал байна уу, мөнх бус зүйл байна уу, мөнх зүйл байна уу хамаагүй тэр бүгдийг байгаа бүх зүйлийг мэдгэдэггүй гэж нэрлэдэг. Ерөнхийн нэршлэн. Мэдгэдэггүй гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг ухамсараар мэдгэдэггүй гэж. Байгаль бол тухайн зүйлийг ухамсараар мэдэж болдог учраас тухайн зүйл мэдгэдэггүй ухамсарыг одоо мэдэж үлдгэж гэх одоо ийм томьёолоор хэлнэ гэж. За тэр мэдгэдэггүй дотор нь бол хоёр байгаа юм. Янгуу хүн, чангуу хүн гэх хоёр байна. За ийм байна. За шангуу хүн гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр зэрэг өөрийг нь ихтэд мэдсэн шалгадаг ухаанд хоёр үзэгдэлд унахын үүднээс мэдэгдэж үлдэж байгаа зүйлийг чангуу хүнэнг нь өөрийг нь ихтэж мэдэж байгаа одоо юу гэдгийг шалгадаг ухаанд хоёр үзэгдэлд унахгүй үүднээс мэдэгдэж байгаа зүйлийг янгуу хүнэн гэж хэлнэ гэж. За энэ нь юу гэсэн утгатай юм бэ гэхлээр зэрэг альва нэгэн зүйлийг элтэд одоо мэддэг тийм шалгадаг ухаан байх. Альва нэгэн зүйлийг шууд одоо хуурамггүйгээр мэддэг тийм оюун ухамсар байх тийм. Тэр хуурамггүйгээр мэддэг тэр ухамсар маань тухайн зүйлийг мэдэх одоо тэр үесэд хуурамггүйгээр мэдэх үесэд саад одоо мэдэх гэж байгаа орон мэдж байгаа ухамсар хоёр маань хоёулаа нэг нэгнээс харилцсан ухамсарын одоо тийм мөн чанартай гэж одоо сэтгэл төдийнгүүд бол үздэг. Тийм учраас тэр юу гэдгийг хоёр үзэгдэлд унаагүй гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг тухайн орон ухамсар хоёр маань нэг мөн чанартай учраас тэр таньж мэдэх гэж байгаа орон гадны одоо тэр материалыг зүйлж гэдэг юм альва нэгэн тэр ухамсараар мэдэх гэж байгаа зүйл маань цаана ангид одоо ухамсараас ангид цаана харагдаад байдаг тусдаа.
ухамсар нь наан тустай ингээд хоёулаа ингээд хоорондоо одоо тусдаа ингэж харагдаж явах юм бол тэрийг чангуух үнэ гэж хэлж байгаа юм. Тусдаа харагдахгүйгээр саад ухамсар нь саад одоо мэдгэж байгаа орон наад мэдгэж байгаа ухамсар хоёулаа одоо нэг юм шиг ялгаагүй хоорондоо ялгахдахгүйгээр одоо тийм төлөв байдалтай харагдаж явах юм бол тухайн зүйлийг янгуух үнэ гэж хэлж байгаа. За чангуух үнэн дээр бол чангуух үнэн юмсын мөн чанар орших ёсны эцсийн таалал 3 болвол 1 утгатай юм аа гэж. Энэ нь юу гэж байгаа юм бэ гэхлээр зэрэг чангуух үнэн гэж хэлэх, юмсын мөн чанар гэж хэлэх, юмсын оршихын эцэглэр хоосон чанар гэлж байна те. Энэ 3 бол 1 утгатай юм аа гэж. За түүгээд ингээд ирэхлээр зэрэг өрмөц өгүүлэгчийн тогтсон даалал, Судрын аймгийн тогтсон даалал хоёроос ялгаатай юм нь юу болоод ирсэн гэхлээр зэрэг хоосон чанар гэдэг имийг хүлийн зөвшөөрөөд хэлж байна тийм ээ. 1. Дээрээс нь хүлийн зөвшөөрөө зогсохгүй хоосон чанар гих шангуух үнэн гих хоёр бол нэг зүйлийг хэлж байгаа. Дээрээс нь нэмээд юмсын одоо эцсийн мөн чанар чангуух үнэн хоосон чанар 3 бол нэг зүйлийг хэлж байгаа юм шүү. Нэг утгатай юм шүү гэж тийм ээ. За тэгээд чангуух үнэн дотор бол 2 байна гэж. За юу гэж 2 байна гэхлээр зэрэг юмсын эзэн бий үгүй нарийн одоо юмсын одоо нарийн эзэн бий үгүй бодгалын нарийн эзэн бий үгүй гэж 2 байна гэж. За энэ юу гэхлээр зэрэг ямар нэгэн одоо металлик зүйл байна уу, хумсар байна уу, бодгалаас босод бүх зүйл өөрийнх нь одоо тэр юу гэдгийг оршиж байгаа мөн чанараас ангид нэг эзэн бол байхгүй гэж үзэж байна. Энийг бол юмсын эзэн бий үгүй гэж хэлж байна. Бодгал бол өөрийн одоо энэ 5 цогцноос ангид эзэн бий байхгүй гэж үзэж байгаа. Энийг бол бодгалын эзэн бий үгүй гэж. За энэ хоёрыг бол хоёулангийн нь бол хоосон чанар буюу чангуух үнэн гэж сэтгэл хөдлөлт хүмүүс бол хэлэх нэ. За жишээлбэл одоо юмсын эзэн үгүй гэдэг дээр ямар одоо зүйл байх юм бэ гэхлээр зэрэг хоосон чанар дотор 20 хоосон чанар, 18 хоосон чанар, 16 хоосон чанар, 12 хоосон чанар, 8 хоосон чанар, 4 хоосон чанар, 2 хоосон чанар гэдэг ингээд хоосон чанарын дотор нь маш олон янз хуваадаг. Тэгж хуваах нь бол юу гэж байгаа юм бэ гэхлээр зэрэг суур одоо нөгөө нэг юмсынх нь үднэс. Ухамсараас одоо ухамсар дээр суурилсан хоосон чанар, дүрс дээр суурилсан хоосон чанар, бодит зүйл дээр суурилсан хоосон чанар, бодит үгүй зүйл дээр суурилсан хоосон чанар гэдэг ингээд суур одоо тэр зүйлүүд дээрээс нь харгалзаад хоосон чанарыг бол ингээд олон янзаар тоолж бас болдог юм байна. За тэгээд за энэ дээр мөн ялгаагүй юуг нэмж анхаарах хэрэгтэй вэ гэхэлэр зэрэг бусад одоо тогтсон тааллуудын огт одоо гаргаж ирээгүй нэг хоосон чанарын үзлийг бол Синзэн бие усанд гаргаж ирсэн байна. Тэр нь юу вэ гэхэлэр зэрэг түрүүний хэлсэнчлэн дүрс болон ухамсар хоёр. За гадны одоо орон болон дотоод тэр гадны юмсыг мэддэг ухамсар хоёр бол нэг мөн чанартай учраас тус тусынх нь одоо юу гэдгийг өөрс өөрсний мөн чанар гэж байхгүй юм аа. Өөрс өөрснийх нь мөн чанар байхгүй юм аа гэж үзэж байгаа тэр үзэл нь Синзэн бие усанд мөн ялгаагүй хоосон чанар болдог. Энийг бол дүрс болон ухамсар хоёрын дээрх хоосон чанар гэж хэлдэг. За үүнээс гадна мөн ялгаагүй сэтгэл хөдлөлтний ёсонд нэг хоосон чанарын тухай ярьдаг. Энэ хоосон чанарыг бол бурхан багш одоо номлосон боловч энтхийн мэргээд одоо дээдснэр бол энэ хоосон чанарыг бол номлож гаргаж ирээгүй гэж үздэг. Харин одоо богдлон хуваалан бол Сайдар номлын зүрхэн гэдэг ном дотор энэ сэтгэл хөдлөлтний ёсыг альдж явах та. Энэ хоосон чанарын тухай тайлбарласан байдаг. Энэ нь ямар хоосон чанарыг хэлж байгаа юм бэ гэхлээр зэрэг дүрсийг дүрс гэж өгүүлж байгаа дууны орхотхууны суур нь өөрөө мөн чанарын үүднээс бүтээгүй юм аа гэж үзэх үзэл бол хоосон чанараа гэж хэлж байгаа. За энэ нь юу гэж байгаа юм бэ гэхлээр зэрэг бид нар дүрс гээд
хэлэхэд дүрс гэдэг нэг дуу гарч ийн тийм ээ. За тэр дүрс гэдэг дуу болохлаар зэрэг өгүүлэмж нь юу вэ гэхээр дүрс байна шүү дээ, тий. Түнхүү тэр дүрс гэдэг дууны өгүүлэмж болсон дүрс нь өөрийнх нь дагаараас бүтээгүү. Өөрөөр хэлбэл сэтгэлээс хамааралгүйгээр бүтээгүү. Сэтгэлийн мөн чанараас хамааралгүйгээр өөрийнх нь мөн чанараас бүтээгүү юм а гэж хэлж байгаа нь сэтгэл төдийдний ёсонд бол мөн ялгаагүй хоосон чанар гэж үздэг. Энэ хоёр бол хэлэх төрөүний нөгөө нэг дүрс болон ухамсар хоёр харилцан нэг нэгнээс хамааран оршиж байгаа нэг нэгнийхээ мөн чанартай юм а. Тийм учраас өөрсдийнхөө мөн чанараас бүтснээс хоосорсон сэтгэл төдийдний хоосон чанараа гэж хэлсэн. Саяны хэлдэг хоёр бол хэлж байгаа өнцг нь өөр болохоос биш ойлголт ухах нь бол яг адилхан. Ийм байж байгаа. За бодгалын бие үгэн үзэл гэдэг нь бол яг төрөөнийхтэй адилхан. Яг төрөөнийх гэдэг нь өвөрмөц өгүүлэгчийн тогтсон таалал Судрын аймгийн тогтсон таалал хоёрын үеэст үзэж байсан бодгалын эзэн бие үгэн үзэлтэй бол яг адилхан. За тэгэхээр юу гэж үзэх ёстой вэ гэхээр зэрэг 5 цогцноос ангид 5 цогцноос мөн чанарын хувьд тусдаа тийм эзэн бие гэж бол байхгүй гэж үзэж байгаа. За юм байж байна. За ингээд. За одоо чангуу хүнний бол ингээд яриад дуусчихж байгаа. За янгуу хүн. Янгуу хүнэн гэдэг нь ямар зүйлийг хэлэх вэ гэхээр зэрэг янгуу хүнэн гэж бол хорон үйлсэн зүйлийг хэлнэ гэж тийм ээ. За хорон үйлсэн. Янгуу хүн дотор бол хоёр хуваачиж байгаа. Бусдын эрхтэн болон бүхэнд нэрийгч хотлоор нэрийтгэж хоёр хуваачиж байгаа. За бусдын эрхэнд одогч буюу бусдын эрхэнд байдаг зүйлсийг нь юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг хорон үйлдэгч буюу мөнх бос зүйлүүдийг хэлж байна. Хотлоор нэрийдэгч зүйлүүд нь бол хорон үйлдэггүй буюу мөнх зүйлүүд. Гэхдээ мөнх зүйлүүд дотор хоосон чанараас бусад бүх зүйлүүдийг хотлоор нэрийдэгч гэж хэлэх юм тийм ээ. За юм байж. За бодит зүйл бүгд үнэнд бүтсэн болон хуурамг хоёр хоёулаан болно гэж хүлээн зөвшөөрдөг гэж байгаа. За энэ юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг үнэнд бүтсэн гэдэг нь юу гэж ийнэ гэхээр юу гэдэг үнэнд бүтсэн гэхээр зэрэг бол хэдийн юмс үзэгдэл ухамсарын мөн чанартай боловч юу гэдэг ямар нэгэн шалтгаан тулгуурлан өөрийн хүчээр бүтсэн гэж үздэг. Гэвч юмс үзэгдэл бүгд хоосон чанартай гэж үздэг гэсэн утгатай. За юм байж байна. За юм байж. За ингээд бол дөрөв дэх юмс оршиж байгаа зүйлсүүдийн төлөв байдал ямар төлөв байдалтай байдаг вэ гэдэг нь сэтгэл төдийдний ёсонд бол ингэ болчихж байна. За үүн дээр нэмээд 5 дахь нь буюу ухамсарын төлөв байдал сэтгэл төдийдний ёсонд ямар байдаг юм бэ гэхлээр зэрэг бол сэтгэл төдийдний ёсон дотор хоёр хуваасан тийм ээ. Тим үнэн сэтгэл төдийдэн болон тим хорон сэтгэл төдийдэн гэж хоёр хуваасан. За тэрний тим үнэн сэтгэл төдийднийх нь ёсонд бол юу гэж юм гэхлээр зэрэг 8 тим мэдэл байна гэж үздэг. Бусад тогтсон тааллууд байхгүй ялгамжаатай зүйл. За бусад тогтсон тааллууд бол 6 тим мэдэл байна гэж үздэг. Нүдний тим мэдэл, хамрын тим мэдэл, хэлний тим мэдэл, чихний тим мэдэл, сэтгэлийн хөрөлцөхийн тим мэдэл, сэтгэлийн тим мэдэл гэж 6 байна гэж үздэг. Тим үнний сэтгэл төдийдний ёсонд бол 8 байна гэж үзэж байгаа. Ямар 8 байна гэж үзэж байгаа гэхээр энэ дээрээ нэмээд энэ 6 дахь буюу сэтгэлийн тим мэдэл дээр тулгуурлан
түүнийг бод галын эзэн байна гэж. Бод галыг эзэнд барихын тийм мэдэл гэж. 7 дахь тийм мэдэл байна гэж үзэж байгаа. 8 дахь тийм мэдэл нь болохтой зэрэг энэ 7 дахь тийм мэдэл буюу бод галын эзэн байна гэж одоо барьж байгаа сэтгэлийн ухамсар дээр тулгуурласан тийм мэдэл болвол юу гэдэг одоо оршиггүй. Тийм одоо бод галын эзэн байна гэсэн тийм мэдлийг бол өгүүлсгэж байгаа тийм сэтгэлийн нэг тийм мэдэл байна гэж үздэг. 8 дахь тийм мэдэл нь. Энэ 8 дахь тийм мэдлэн бол юу гэдэг вэ гэхээр зэрэг бод гал гэж үздэг. Бод галын одоо юу гэдгийг шин чанарыг бол энэ агуулж байна. Бод гал гэж бол одоо 8 дахь тийм мэдлийг хэлнэ гэж үздэг. За ингэж үзэж байгаа. За ингэж үзээд тийм үнний сэтгэл төдийдэн бол ингэж үзэж байгаа. За тийм хурамгийн сэтгэл төдийдэн бол юу гэж яана гэхээр зэрэг өөлийн үрийн одоо шүхтэн болсон бод гал гэж ямар зүйлийг хэлэх вэ гэхээр зэрэг сэтгэлийн тийм мэдэл буюу сүнсийг л одоо юу гэдгийг бод гал гэж хэлнэ гэж ингэж үзэж байна. За тэгээд дээрэс нь нэмээд бол оюун ухааны төлөв байдлыг юу гэж үзэж байна гэхээр оюун ухаан дотор шалгадаг ухаан болон шалгадаг бус ухаан оюун гэж хоёр байна. Шалгадаг ухаан дотор бол элтэд мэддэг шалгадаг ухаан, даган барьдаг шалгадаг ухаан гэж хоёр байна. Элтэд мэддэг шалгадаг ухаан дотор бол 4 байна. Гэхдээ одоо нөгөө өчтөрийн ярьсан Судрын аймгийн тогтсон тааллынхтай ингээ адилхан юм явж байгаа. Гэхдээ ялгаа нь юу байна гэхээр зэрэг ухамсарыг элтэд мэддэг шалгадаг ухаан, егзэрвийн одоо тэр элтэд мэддэг шалгадаг ухаан хоёр хоёулаа эндүүрэлгүй тийм ухаан юм гэж. Судрын аймгийн тогтсон таалтнууд бол эндүүрэл юу гэдэг егзэрвийн одоо тэр элтэд мэддэг шалгадаг ухаан бол эндүүрэлгүй байх хэрэгтэй боловч ухамсарыг элтэд мэддэг шалгадаг ухаан бол эндүүрэлтэй болон эндүүрэлгүй гэж хоёр байдаг гэж ингэж үздэг. Ийм бас ёс байдаг. Сэтгэл төдийдний ёсонд бол ухамсарыг элтэд мэддэг шалгадаг ухаан болон егзэрвийн одоо элтэд мэддэг шалгадаг ухаан хоёр бол хоёулаа эндүүрэлгүй ухаан байх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ эгэл төрөлхитний эргэтэн тулгуурласан элтэд мэддэг шалгадаг ухаан бол бүгдээрээ элтэд мэддэг ухаан бол бүгдээрээ эндүүрсэн ухаан гэж үздэг. За эргэтэн тулгуурласан ухаан гэхэлэр бол ойлгож байгаа тийм ээ. Нүдний ухаан, чихний одоо сонсголын ухаан, хамрын үнэрлэхийн ухаан, амны амтлахын ухаан, биеийн мэдрэхүүн ухаан энэ тав бол эгэл төрөлхитний энэ 5 ухаан бол эндүүрсэн ухаан гэж үздэг сэтгэл төдийдний ёсонд. Яагаад тэгэхээр зэрэг эгэл төрөлхитний энэ 5 мэдрэхүүгээрээ аливаа нэгэн гадны зүйлийг мэдрэж байгаа тэр зүйл нь яг мэдрэгдэж байгаа шиг бодит байдал дээр оршоогүй байдаг. Яагаад тэгэхээр бүгд нь хоосон чанарын мөн чанартай буюу сэтгэлийн мөн чанартай гэдгийг эгэл төрөлхтөн мэдэж чаддгүй. Эгэл төрөлхтний тэр эргэтний ухаанууд бол мэдэрдэггүй учраас гэж ингэж хэлдэг. За элтэд мэдлийн ухаан болж байхад элтэд мэдлийн шалгадаг ухаан болох бас албал байдаггүй гэж. За эгэл төрөлхтний сэтгэлд эгэл төрөлхтний одоо маш нарийн одоо дүрсийг хардаг сэтгэлийн ухаан байдаг боловч тэр эгэл төрөлхтний одоо маш нарийн одоо тэр дүрсийг хардаг сэтгэлийн ухаан нь өөрийнхөө харж байгаа тэр маш нарийн дүрсийг бол мэдэж чаддаггүй гэж. Энэ юу гэж байгаа гэхээр бид нар дүрсийг хардаг юм эхлээд ширээ ч юм уу нэг дүрс харах нь дараа нь энэ ширээ байна гэж боддог. Тийм ээ. Дүнгүүд нүдний ухаанаар тэр ширээг харах энэ ширээ байна гэсэн сэтгэлийн ухаан төрөх хоёрын завсар тэр ширээний одоо тэр агшин дэвдэрж байгаа тэр мөн чанарын дүрсийг хардаг. Тийм нарийн ухаан төрдөг юм байна бидэрт. Тэр нарийн ухаан
төрдгийг бидний сэтгэлийн ухаан бол тусгаж авдаг юм байна. Гэвч бид нар тэрийг танин мэдчих чадахгүйгээр өнгөрүүлждэг. Маш хурдан хугацаанд тэр ухаан төрөөд өнгөрдөг гэж ингэж үзэж байгаа. За ингэж үзэж байна. За 6 дахь нь буюу эзэн бие үгийг үзэх ёс. Чинь тийм ээ. За эзэн бие үгэн үзэх ёсон дээр бол за түрүүн одоо тэр юун дээр хоосон чанарын тухай ярьж байхад бол хэлчихсэн. Яг тэрнтэй адилхан доо. Бодгалын эзэн бие үгүй гэж байгаа. Юмс үзэгдлийн эзэн бие үгүй гэж байгаа. За бодгалын эзэн бие үгэн үзэл нь болвол төв үзлийн одоо тогтсон таал дотор хоёр янз байдаг. Хэтрүүлэгчтэй үзэлтэн болон өөрийн сэтгэлдэнд үзэлтэн гэж хоёр бий. Тэрний өөрийн сэтгэлдэнд үзэлтний өөрийн одоо тийм дамжлагтан гэж хэлэх юм тий. Тэр төв үзэлтний бодгалын эзэн бие үгэн ёс өрөмөц юу сэтгэл төдийдний бодгалын эзэн бие үгийг одоо тавих ёс хоёр бол адилхан байдаг гэж байна. За юмсын одоо эзэн бие үгийн үзэгдэл гэдэг дээр бол төрөний нэг хоосон чанарын яаж явах үс яриад байсан. Дүрс болон дүрсийг барьж байгаа ухамсар. За гандар одоо юу гэдгийг гадны юмс болон тэр юмсыг мэдж байгаа ухамсар хоёулаа сэтгэлийн мөн чанартай буюу гадны тэр орныг танин мэдж байгаа ухамсарынхаа мөн чанартай байдаг. Тийм учраас тэр одоо гадны юмсч тэр ухамсарч тэр тусынхаа мөн чанарын үднэс бүтээгүй юм тусынх нь мөн чанар гэж байхгүй юм гэж үзэж байгаа тэр үзэл бол одоо хоосон чанар буюу юмсын эзэн бие үгүй гэж хэлнэ гэж ингэж хэлж байна. За 7 дахь нь буюу гэгэрлийн зам мөрийг хэрхэн үздэг вэ гэхлээр зэрэг гэгэрлийн зам мөрийг тайлбарлах дотор бол хоёр хувааж тайлбарлаж байгаа. Твчтгүүн болон гэгэрэл хүрэх зам мөрийг тайлбарлах гэж. За твчтгүүн буюу одоо нисванс гэдэг байна шүү дээ. Гэгэрлийн зам мөр гэгэрэл хүрэхэд ямар зүйлийг твчих ёстой байдаг вэ гэдэг. Тэднийг нэг хэлж өгнө. Дараа нь гэгэрэл хүрэхдээ ямар зам мөрийг анхааран авдаг вэ гэдэг хэлж өгнө тийм ээ. За тэгвэл юу гэж яах гэхээр зэрэг гэгэрэл хүрэхэд саадуулдаг твчтгүүн юу байна гэхлээр зэрэг бодгалын эзэнд барьсан эзэн биед барьсан ухамсар болон тэр ухамсарын одоо хөрөнгө сэргийх одоо тийм хөрөнгө сэлтийг хөрөнгө за түүний ирэхээр гарсан одоо 6 хор түүний одоо хөрөнгө сэлтийг нисвансын төвөтгөр гэж хэлнэ гэж. За энэ юу гэж байгаа юм бэ гэхээр зүгээр бодгалын эзэн бие байна. Бодгалын 5 зохицсноос тусдаа бодгалын 5 зохицсноос мөн чанарын үүднээс тусдаа тийм эзэн бие байна гэж барьж байгаа тийм үзэл ухамсар оюун тэр оюуны одоо сэргээх шалбартай тийм хөрөнгө тэр ухамсарын ирэхээр одоо гарсан одоо уур хүсэл тачаал муухаг гэх мэт одоо ийм ухамсаруудыг болвол нисвансын төвөтгөр гэж хэлдэг гэж. За нисвансын төвөтгөр гэхлээр бол шарваа болон боритагаа будын гэгэрэлд хүрэхэд голчлон саадуулж байгаа төвөтгөрүүдийг хэлдэг гэж тийм ээ. За ингэж хэлж байгаа. За дараагийнх нь юу гэж хэлэхээр зэрэг үнэнд барих үзэл болон түүний хөрөнгө түүний одоо түүний одоо авьяас түүний ирэхээр одоо гарсан хоёр үзэгдлийн эндүүрэл бүгдийг мэдхтүүний төвөтгөрт тавина гэж. За юу гэж яах гэхээр зэрэг одоо нөгөө нэг өвөрмөц өгүүлэгчийн тогтсон таалал Судрын аймгийн тогтсон таалал хоёрт бол хоёр төвөтгөр байна гэж хэлсэн. Хоёр төвөтгөр юм бол нэг нь нисвансын төвөтгөр нөгөөх нь нисванс бусын төвөтгөр гэж шилж байсан. Мэдхтүүний төвөтгөрийг бол хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан бол сэтгэл төдийдний ёсон дээр ирэхлээр зэрэг мэдхтүүний төвөтгөрийг ийм хүлээн зөвшөөрөд эхэлж байна тийм. За мэдхтүүний төвөтгөр дээр юу хэлж байгаа гэхээр зэрэг үнэнд барих бодол болон түүний хөрөнгө, түүний авьяас, түүний ирэхээр гарсан хоёр үзэгдлийн эндүүрэл дэрийг хэлнэ гэж. За энэ юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг үнэнд барих бодол гэж үг хэлж байгаа юм гэхээр зэрэг юмс үзэгдэл бүгд сэтгэлийн мөн чанартай биш юм гэж бодож байгаа бодлыг хэлж байгаа. За түүний хөрөнгө гэхлээр зэрэг
Юмс үзэгдэл бүгд сэтгэлийн мөн чанартай биш юм аа гэдэг тэр ухамсарыг одоо бий болгох тийм шалтгааныг нь хэлж байгаа. За түүний авиас гэдэг нь бол мөн ялгаагүй хөрөнгөний хэлж байгаа. Түүний ирэхээр гарсан хоёр үзэгдлийн эндүүрэл гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр юмс үзэгдэл бүгд сэтгэлийн мөн чанараас бүтээгүй гэдэг тэр ухамсар тулгуурлан яаж юм гэхээр гадны юмс дотоод ухамсар хоёулаа тусдаа одоо нэг ширээ харлаа гэж бодоход тэр ширээ бүр тэр цаана тэр ширээг харж байгаа ухаан миний дотор энэ наан ингээд тусдаа харагдаж байгаа шиг юм хоёр үзэгдэл харж байгаа. Энэ бол эндүүрсэн үзэгдэл юм аа. Үнэн мөн чанартай бол цаана харагдж байгаа ширээ, наан харагдж байгаа тэр ширээг харж байгаа ухамсар хоёр бол нэг мөн чанартай юм аа. Тийм учраас энэ хоёрыг тусад нь харж байгаа нь бол эндүүрсэн ухаан гэж. За энэний бол юу гэж байгаа юм гэхээр мэдтгэхүйний төвдгэрт бол тавих ёстой гэж. За ингээд төвчих ёстой юмнууд нь юм байх нь. За анхаарал авах ёстой юмнууд нь юу гэж яах гэхээр зэрэг за шарвааг нөгөөд яаж яах гэхээр зэрэг бодгалын эзэн биен үгүүг онсон бэлгэн ухааныг шарваагийн гэгэрлийн замаар замнагч нугууд тухайлан өөрийн хэргийг бүтээх буйны чуулганыг одоо хураад юм а гэж. Юу гэж яах гэхээр зэрэг шарваагийн гэгэрлийг олохыг хүсэж байгаа. Шарваагийн гэгэрлийг одоо олохга зам өрөөр нь замнаад явж байгаа бодгалууд яаж байгаа юм гэхээр зэрэг шарваагийн гэгэрэл хүргэх тэр буйнаа бодгалын эзэн биен үгүүн үзлийг бясалгаж хураадаг юм аа гэж. За тэгэнгүүтээ юу гэж яах гэхээр зэрэг боритого бодын гэгэрэл хүрэхээр замнагч нугууд бол боритого бодын гэгэрлийг бүтээх тэр буйнаа мөн ялгаагүй бодгалын эзэн биен үгүүн онсон үзлийг одоо бясалгаж хураадаг юм аа гэж. Гэхдээ яаж юм гэхээр хураадаг. Хураахтан болвол 3 наснаас эхлээд 100 галуу хүртэл дадуулан үлдэж хураадаг юм аа гэж. За тэр нь юу гэж байгаа гэхээр 3 нас гэдэг нь бол шарвааг хэлж байна тий. Шарвааг нар бол бодгалын эзэн биен үгэн үзлийг бясалган буян хураадаг. Тэр буянаар бол шарваагийн гэгэрлийг бүтээдэг. Шарваагийн гэгэрлийг бүтээхдээ бол бодгалын эзэн биен үзлийг бол одоо 3 төрлийн туршид 3 насны дан бол дадуулан бясалгаж ээж болдог гэж тийм ээ. Боритого бодноор бол 100 галвын хүртэл бодгалын эзэн биен үгүүг онсон бэлгэн ухааныг бясалгаж буян хурааж ээж боритого бодынхын гэгэрлийг бол олдгоо гэж хэлж байгаа. За бодисатва нар бол юу гэж яах гэхээр зэрэг хоосон чанарыг онсон бэлгэн ухааныг бясалгаад түүнтэйгээ хамт бусдын тусыг бүтээх бодийн сэтгэлтэй хослон барилдуулан бясалгаад тоолшгүй 3 галвын тэргүүтний хүртэл дадуулан бясалгаж үйлдэлсэн тулгуурлан бурхны утгыг олддог юм аа гэж. За ингэж. Тийм үнний сэтгэл төдийдний ёсонд бол юу гэж яах гэхээр шарвааг болон боритого бодын архтын утгыг олцоход насан эцэлчих юм бол ухамсарын үргэлжлэл тасарна гэж үздэг. Бурхны ухааны үргэлжлэл бол тасрахгүй гэж үздэг. Яагаад гэхээр бодисатва нугууд эхлээд бурхан болохтон болоод бурхны оронд төгслагчингийн биеийг залаад тэрнийг хувилган одоо юу гэдгийг ертөнцийн оронд хамаг амьтны гэгэрэл хүрхийг хүртэл ном номлож шамнырыг өөрийнх нь одоо тэр ухамсартанд тааруулан өөрөөсөө тэр гэгэрлийн утгад бол хөтөлдөг учраас ухамсарынх нь үргэлжлэл бол тасардаг вэ гэж үздэг. Гурван хөдөлгөөнтөн бол өөрсдийнх нь одоо гэгэрлийн язгуур нь бас тус тусдаа байдаг.
Сэтгэл төдийд нь амьтан нугад тэргүүлшгүй цагаас хойш өөрснийх нь тус тусынх нь гэгэрлийн язгуур, тус тусынх нь бие мах бод, тус тусынх нь оюун санаа ялгаатай байдгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл юу гэж юм гэхээр төгслийн тогтсон дааллын ёсонд юу гэж юм гэхээр хамаг амьтан эцсийн төгс гэгэрлийн утгыг олно гэж үздэг бол сэтгэл гэдгийг сэтгэл төдийдний тийм үнний сэтгэл төдийдний ёсонд бол тэгж үздэг. Яа тэгэхээр зэрэг амьтан бүгд тэргүүлшгүй цагаас эхлээд өөрснийх нь гэгэрлийн зам өрөв гэж байдаг. Өнөөдөр ганц зэрэг гэдэг бодгал тэргүүлшгүй цагаас эхлээд нэг бол төгс гэгэрэлд хүрэх нь бол анханасаа магттай байдаг. Аль эсвэл боридогоо бодын харахтыг олох нь магттай байдаг. Аль эсвэл шарваагийн харахтыг олох нь магттай байдаг. Хэрвээ шарваагийн аргатыг олчих юм бол цаашаа хөгжөөд төгс гэгэрэлд хүрнэ гэсэн ойлголт байхгүй. Эцсийн зогсоол нь шарваагийн тэр гэгэрэлд хүрэх байдаг. Ингэж үздэг. Юм байна. Харин тийм хуурмагийн сэтгэл төдийд юу гэж байна гэхээр зэрэг шарвааг болон боридогоо будын архад нугад харахтын утгыг олоод нас эцэслээ ч гэсэн галсангаас нөхцлөө ч гэсэн ухамсар нь үргэлжлэл бол тасардгүй маа. Насан эцэлийн цагт нь бол юу гэж юм гэхээр зовлон болон зовлонгийн шалтгаанд хураагддаг тийм буруу ухамсаруудын үргэлжлэл тасарна гэхээс тухайн бодгалын өөрийнх нь тэр гэгээн гэрлийн мөн чанартай ухамсарынх нь үргэлжлэл бол тасрахгүй гэж үздэг. Цаашлаад бүр бурхны утгыг ч гэсэн олж болно гэж үздэг. Синзэн амьтан тийм үнний сэтгэл төдийдэн болон тийм хурамгийн сэтгэл төдийдэн хоёрын гэгэрлийг ялгах ялгамжаа нь бас юм байдаг. За ингээд бол сэтгэл төдийдний ёсны гол үзэл гэх юм уу гол зарчмууд нь бол ингээд ийм байна. За өнөөдөр ингээд болъё доо өндөрлөө. За баярлалаа гана. Асуулт асуух юм байвал асуугаарай. Дээшээ гараа оргууд гарч ирээд. За итгэл асуулт асуугаарай. За би нэгэд нэр том нэг олон байна. Би дараагаараас тэр нэг нэмдэг тийм хөдөл байна гэсэн нэг гарч ихэд л байна. Тэгвэл энэ дотор нь жиргатдаг, долоотдаг хөдөл гэж бас байна. Тэр нь ямар хөдлүүд бэ? Энийг нэг хэлээдэг бол. Тийм мэдл гэж байна гэсэн тийм ээ. За нүдний тийм мэдэл, хамрын тийм мэдэл, чихний тийм мэдэл, хэлний тийм мэдэл, мэдрэхүйн тийм мэдэл, сэтгэлийн тийм мэдэл гэх 6 мэдрэхүй байна гэсэн. Энэ дээр нэмээд 8 тийм мэдрэхүй буюу 2 тийм мэдрэхүй нэмээд байна гэж үзсэн тийм ээ. За тэр 2 тийм мэдрэхүй нь ямар 2 тийм мэдрэхүй вэ гэхээр зэрэг 6 дахь тийм мэдрэхүй болох тэр сэтгэлийн тийм мэдрэхүйг бод галын эзэн бие гэж бид нар бол бод галын эзэн бие гэж байхгүй гэж үздэг тийм. Гэвч 7 дахь тийм мэдэл нь бол 6 дахь тийм мэдлийг бод галын эзэн бие юм а гэж барьж байгаа тийм ухамсарын тийм мэдэл байна. 8 дахь тийм мэдэл нь болох зэрэг юу вэ гэхээр зэрэг урд наснаас энэ наснаас дараа төрөл рүү шилжээд явдаг нөгөө нэг бод гал байна шүү дээ тийм ээ. Тэр бод гал буюу тэр ухамсарыг 8 дахь мэдрэхүй гэж ингэж хэлж байгаа. Энэ 8 дахь мэдрэхүй 7 дахь тэр мэдрэхүйг үгүйсгэж бий болдог ийм мэдрэхүй юм а гэж ингэж үздэг. Багш би ч бас нэг асуулт. Энэ өгөөл төрлийтэнд маш нэрэн сэтгэлийн тийм нэг ухаан гэж байна гэж хэлж байна шүү дээ. Гэвч өнөх маш нэрнэ гэж үзэж байгаа энэ ухаан нь тэр дүрсийн мөн чанарыг бас харж чаддаггүй гэж өмж ойлгож болох юм. Игэл төрлөختөнд маш нарийн ухамсар нэг байна гэж хэлдэг тийм ээ. Тэр ухамсараа юу гэсэн бэ гэхээр тэр жишээлбэл би нүдний ухаанаараа ширийг харж байхад эхлээд ширээний дүрсийг хараад
Эхлээд нүдний ухаан ширээний дүрсийг хараад тэр нүдний ухаанаар дамжуулан сэтгэлийн ухаан энэ ширээ байна гэсэн бодол төрж иж бид нар ширээ гэдгийг мэдж яаж шүү дээ. Тэнгүүд яаж юм гэхэлэр зэрэг энэ одоо процесс явагдаж явах дунд нүдний ухаан ширээг хараад сэтгэлээр энэ ширээ юм аа гэж одоо томьёолон нэршлэн одоо танин мэдэх хоёрын давсар тэр ширээний агшин дэвдэрж байгаа тэр үйл явцыг маш нарийн ширхгүүдийг нь одоо танин мэддэг тийм дүрсийг харсан нүдний ухаан төрдөг гэж үздэг. Биднэрт. Гэхдээ тэр нүдний ухаан тэр дүрсийг харах уу гэхээр хардаг. Хардаг боловч тэр дүрсийг танин мэдэж чаддаг гэж ингэж үздэг. Баярлалаа багшаа. За өөр асуулт байна. Хана асуулт байна. Сайн байна уу? Оройн түргий та нарт баярлалаа. Сайхан ном айлтгаж хамтаа бас баярлж байна. Тэгээд одоо сэтгэл төдийтний тухай өнөөдөр ярьж байна. Альтж байна. Сэтгэл төдийтний хамгийн гол үзэл онол байгаа шүү дээ. Түүн дээр одоо Дигнагагийн тавьсан онол нэгсэндээ цадмаа гүндийг зохиосон байгаа тийм. Түүн дээр нэмэлт одоо Дармакритикийн цадмаа намдлыг зохиосон. Энэ үзлүүд нь одоо энэ сэтгэл төдийдний үзэл дээрээ тулж байгаа юу гэдэг нэг асуух гэсэн юм аа. Зөв. Дигнагийн одоо цамаа гүндүү буюу шалгадах ухаан бүхний хураан үс дотор Дармакритикийн шалгадах ухааны тийм тайлбар. За Дармакритикийн бол цамаа гүндүүд хийсэн 7 одоо тийм шаштар тайлбар ном байдаг тийм цамаа намдал төргүүтэй. Тэр 7 бүгд сэтгэл төдийдний ёс дээр тулгуурлан явдаг. Гэхдээ зарим үеисэд сэтгэл төдийдэн болон Судрын аймгийн нийтийн ёсонд бас тулгуурласан тийм хэсэг бол бас байдаг. За баярлалаа. Тэгэхээр Судрын аймаг дотор гэдгийг түрүү тайлбарсан тийм нөгөө Шарвага Бердига нарийн хэрхэн хоосон чанарыг танин барих тухай дээр тэгвэл энэ юун дээр гардаг юм бэ? Тэгвэл цаашаа бодисаттва дотор тэгвэл сэтгэл төдийтэн дээр тэр илүү нөгөө бусад юу аах штэ үзлүүдээсээ илүү 8-ыг тавьсан штэ тийм мэдлийн үзэл дээрээ тийм мэдлийн 8 тийм мэдлэг сэтгэл дээрээ сэтгэл буюу ухамсар дээр 8 тийм мэдлэг нэмж тавьсан штэ тий 2 мэдл илүү байгаа штэ тий түүгээрээ хамгийн гол нь буцаагаад янах үзэгдэл чанах үзэгдэл хоёр явагдаж байгаа тий тэгвэл үүн дээрх хамгийн гол одоо нөгөө юу байт юм бэ одоо Дигнагагийн гол онол нь юун дээрээ тулд юм бэ гэдэг Дармакрити дээр ч гэсэн нэмэлт тайлбар авч болох уу? Дигна Дармакрити хоёрын бол тайлбарлаж байгаа зүйл нь бол яваад байгаа шүү дээ. Тэр хооронд бол лом ванчигдэ гэж үний нэг тайлбар орж ирсэн байдаг. Гэхдээ тэрийг бол Дармакритигийн Дигнагийн цамаг гүндүү тайлбарсан тайлбарлалын хэмжээнд дараа хүрэхгүй байна гэдэг гэж үздэг тийм ялгамжаанууд бол гараад байгаа шүү бас. Гол одоо юу гэдгийг суур гэдэг юм уу? Тэр 8 одоо тийм мэдлэлийг одоо тайлбарлахын гол учир шалтгаан нь юу юм бэ гэхээр зэрэг бодгал гэж нэг зүйлийг одоо ийм одоо төлөв байдалтай гэдэг юм уу? Ийм мөн чанартай зүйлийг бодгал гэж хэлнэ гэх нэг зүйл танин барьж тавих хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэнгүүд тэрийг танин барьж тавих гэсэн чинь сэтгэл төдийдний одоо тогтсон таалдгууд яасан гэхээр нүдний одоо тийм мэдлээс ахуулаад мэдрэхүүн тийм мэдлийг хүртэх 5 тийм мэдлийг бол тавьж болохгүй юм байна гэж үзсэн. Гэтэл 6 дахь тийм мэдлийг тавья гэж үзсэн чинь 6 дахь тийм мэдлэн ч гэсэн одоо тухайн бодгалын тийм мэдл гэж бодгалын тийм мэдлгээд бодгалтайгаа барилдсан бодгалын одоо тэр эзэн биеэс ангид нэг тийм зүйл ойлгогдоод байсан. Түүнгүүт 7 дахь тийм мэдлийг байна гэж үзсэн. 7 дахь тийм мэдл нь байна гэдгээр яагаад үзсэн гэхлээр зэрэг 6 дахь одоо тэр бодгалын эзэн биеэс ангид байгаа тэр тийм мэдлийг бодгалын эзэн бие юм а гэдгийг одоо юу гэдгийг учир шалтгааны
үүднээс бус дадлын одоо тэргүүлшгүй цагаас дадлсан бид барих үзлийн одоо тэр дадлаар одоо байна гэж үзсэн. Ерөнхийдөө бол юу вэ гэхлээр зэрэг бид барих үзлийг л тэр 7 дахь тим мэдлэг гэж хэлж байгаа. За 8 дахь тим мэдл нь болохтой зэрэг бид барих үзэл чинь хэрвээ бодгалын эзэн бий юм уу альсвал бодгал гэж ийм зүйл байна гэж тавих тэр зүйлсэл маань бид барих үзэл буюу тэр 7 дахь тим мэдлийг тавьчих юм бол болохгүй. Хэрвээ тэгэх юм бол бодгалын эзэн бий гэдэг зүйлийг нэг түлээн зөвшөөрөх болох нь хоёрт энэ төрлөөс урд төрлөөс энэ төрлөөс дараа төрөл рүү дамжаад явдаг тэр сэтгэлийн тим мэдл маань хувиршгүй болох нэ үүлийн үрийн ирэхээр хувиршдгүй нэг л одоо юм хэмжээсээр явдаг тийм зүйл болох нэ. Тийм учраас тийм зүйл байж болохгүй гэж үзээд 8 дахь тим мэдл буюу бодгалын одоо бодгал гэж ийм төлөв байдалтай зүйл байна гэдгийг гаргаж ирсэн. Баярлалаа. Тэгэд энэ хамгийн гол нь тайлбар нөгөө суур буюу вишайт дээр яригдчих жаа шүү дээ. Тэгээ вишайт дээр илт онол дээр хамгийн гол нь атгахтай байна уу атгахгүйгээр танин барьж байгаа мэдлүүд явж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр танин барьж байгаа мэдл дээр болохоор эхлийн үзэгдлэр болоо бид юмс бүгдийг атгагаар харагдаж байгаа тэр нэг одоо вишайтыг таних тийм оюун яваад ухамсар яваад. Гэтэл хутагтын зүгээс харахад бол энэ атгагүй юм а гэдэг дээр гарч ирж байгаа юм тийм ээ. Түүн дээр гарсан. Түүн дээр гарсан гэчээд тэгэхээр тэр одоо дигнагагийн хамгийн гол тавиад байгаа тэр одоо янгуй хүнэн чангуй хүнэн доторх цаад чангуй хүнэн дээр тавигдж байгаа дигнагийн онол болон дарма критикийн үзэл нь яг юун дээр тулаад байгаа юм боллоо. Одоо хэтрүүлэгт үзэлтнээс тийм яад энийг асуугаад байгаа юм бэ гэхээр нөгөө түрүү ярьсан хоосон чанар доторх 2 4 8 болон 12 16 20 хоосон чанарууд яваад байгаа штэ. Гэтээ би энийг асууж байгаа нь нөгөө шарвага боридяга будагийн зүгээс биш штэ тийм. Яг нөгөө бодисаттвагийн зүгээс асууж байгаа хоосон чанарын үзэл нь явж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр сэтгэл төдийтэн дээрс чинь нөгөө янгуух чангуух хоёр гарч ирж байгаа. Дээрээс нь нэмээд тэр саяын ярьсан нөгөө тайлбар хийсэн 8 тим мэдл бас нэмэгдэж байгаа. 2 тим мэдлэр илүү нэмэгдэж байгаа гэсэн. Энэ дигнагийн хамгийн гол юу н дарма гэртэ хоёрын тэр онлууд дээр тайлбар дээрээ та нар одоо яг чухам тэр хоосон чанар талаас чангуух нэгэн тал дээрээс яг онлыг нь цандин гэдэг юм яг ямар утганд тэр нь тавьд юм болоо гэдэг нэг асуух гэсэн. За юу гэдэг чангуух хүнэн буюу яг хоосон чанар гэж яриад байгаа юу сэтгэл төдийдний чангуух хүнэн гэдэг юм маань яг ямар зүйлийг хэлээд байна гэх гэдэг шүү дээ. Дигна болон тэр хоёр юу хэлээд байна гэхлээр зэрэг ухамсарын орон буюу ухамсараас бусад зүйлс болон тухайн зүйлсийг танин мэдэж байгаа ухамсар хоёр тус тусынхан мөн чанараас бүтээгүй юм а гэдэг нь сэтгэл төдийтний хамгийн эцсийн таалал буюу хоосон чанар нь байна гэж хэлэх гээд. Нэг хоёрт бол юу гэж хэлэх гээд байна гэхлээр зэрэг цаад тэр орон ухамсар хоёр маань хоёулаа яагаад нэг мөн чанартай байгаад яагаад ухамсарын мөн чанартай болоод байгаа юм бэ гэхлээр зэрэг ухамсар гэдэг маань тэргүүлшгүй цагаас хойш нэг бодгалаас нөгөө бодгал руу урд төрлөөс энэ төрөл рүү энэ төрлөөс дараа төрөл рүү дамжиж явсан юм байна. Тийм учраас тэр ухамсар ингээд дараачийнхаа зүйлсийг одоо үүлийн үрийн ирэхээр бий болгох тийм хөрөнгө тэр ухамсарт байна. Жишээлбэл ширээнд юм уу одоо гадны одоо дүрс үзэгдэлт бол ухамсараас хэрвээ хамааралгүй ухамсарын мөн чанартай биш болвол тухайн одоо тэр дүрсэнд ч юм уу дүрсэнд дараачийн одоо зүйлийг одоо төрүүлэх тийм хүч гэдэг юм хөрөнгө нь баахгүй байна. Яагаад гэвэл тэр бол одоо тодорхой хугацаанд байжгаад эвдрээд алга болчихжээ. Дахиж сэргэж төрөх боломж байхгүй байна. Дахиж сэргэж төрөх боломжтой зүйл юу вэ гэхээр ухамсар байгаа юм байна. Тийм учраас бүх зүйл ухамсарын мөн чанартай болох нэ.
Тийм учраас бүх зүйл ухамсарын мөн чанартай байгаа учраас гадны юмс бол ухамсар хоёр тус тусдаа мөн чанараас бүтээгүү ганцхан ухамсарын мөн чанараас бүтсэн юм байна. Тийм учраас тус тусынхаа мөн чанараас бүтээгүү гэдэг нь бол хоосон чанар юм байна гэж ингэж. Баярлалаа. Энэ дэр нөгөө нэг манай Дандар агрогын бас нөгөө манай Монголын төв үзлийн ухаантнууд ихэвчлэн сэтгэл хөдлөлтөн технага одоо дармакритик чантра критикийн сүрэн дээр авч нөгөө юмс үзэсгэлэн мөн чанар хоосон чанарыг танин барих тэр одоо сүр буюу вишай дотор айгуу дэлгэрэнгүй тайлбар номнууд ингэ тавьсан байт юм лээ л дээ. Тэгээ харин баярлалаа. Баярлалаа. Энэ нөгөө буддын шашин соёлын тайлбар тойл гэдэг нэг тойл байдаг. Тэрүүн дээр энэ тийм мэдхүү 8 болгон гэдэг Аста Вижнана гэдэг. За тэгээ энүүн дээр нөгөө эхний 6-аг бол хамрын, хэлний, биеийн, нүдний, чихний, сэтгэлийн гिचээд 7-дахь нь болохоор Нисванис тийм мэдхүү. 8-дахь нь болохоор хотол шүтэний тийм мэдхүү гэд ингээд нэрлэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө чи ярьж байгаатай бол ойролцоо явахаа ингэж өөрөөр л нэрлэлсэн байна л да. Англиэн. Тэгэхээр энэ нэр томьёогоор явахаар саяны асуусантай ч бас жоох ойролцооч юм уу гэж л би зүгээр тэгж таамаглаад байна шүү тийм ээ. Тэгэхээр 7-дахь нь болохоор Нисванист тийм мэдхүү гэдэг чинь одоо бас л гүйцэд гэгэрэгэл гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ дээр юу аах чинь нөгөө хоосон чанарыг оноход Нисвансны дөтөр болон мэдгтүүний дөтөр хоёрыг онохгүй болохгүй гэдэг дээр энэ түрүү тайлбар явсан шүү дээ. Нисвансны дөтөрний юм бэ мэдгтүүний дөтөр. Энэ дээр яг зөв хиллэгийн одоо юу гэдэг одоо миний уншиж байсан энэ номнууд болохоор дээр үеийн манай одоо маш сайн зохиолч одоо найруулж бичсэн хууч Монголоос энэ төр бичсэн номнууд байгаа болохоор яг чинь энэ дээр түрүү бас хэлсэн одоо бодголын бие үгүй болон юмс үзэгдлийн гэдэг тэгдэсэн. Тэрнийг болохоор энэ дээр болохоор номын бие үгүй гэж мэлдэ намтай хүнд одоо бидний игэл бодголд байх хоёр бие нэг нь бодголын бие үгүй нөгөөт нь номын бие үгүй гэсэн хоёр. Тэгэхээр яг жоохон нэр томьёоны талаас бол жоохон өөрчлөлттэй зүйлүүд л гарч ирсэн л таа. Тийм байна. Тэгээд 8-дахь нь болохоор хотол шүтэний тийм мэдхүү гэж юм тийм ээ. Хотол шүтэний тийм мэдхүү гэдэг айгуул бодвол нөгөө одоо миний ойлгосноор бол атгаг үгүй нөгөө юмс үсгэлэн мөн чанарыг онсон атгагүй сэтгэлэр энэ чинь хамгийн гол нь сэтгэл явж байгаа ухамсар явж. Тэр ухамсар өөр атгахтай байна атгагүй байна гэдгээс шалтгаалаад бидний юмс үсгэлийн мөн чанарыг таньж чадахгүй байгаа шүү. Тэгэхээр ертөнц хутагтын яг цаад мөн чанар нь юу юм бэ гэхээр юмс үсгэлийн атгагүй сэтгэлээр танин барьсан тэр зүйлсийг л одоо уг нь бид нар онох хэрэгтэй юм л да. Тэгэхээр тэрнийг атгахтай атгахгүйгээр нь ялгаад байгаа юм л гэж би ойлгосон шүү дээ. Тийм л юм шиг байна. Бас тэгжил би бол бас тэгжил хараад байна. Энэ дээр бас хамгийн гол нь нөгөө бас хэний одоо саж гунгаа жалцангийн нэлээ их тайлбаруудыг татан авсан битэр тэ хамгийн гол нь тэр нөгөө вишайт дээр ороод ирэх хүмүүс вишайт дээр ч хамгийн гол нь бид нар яаж тэр илт мэдлэг олох гэдэг юм бэ? Илт мэдлийн ухамсар гэдэг чинь юу юм бэ гэдгийг л баш нарийн гаргаж ирсэн байгаа шүү тий. Тэрнийг танихгүйгээр бид нар одоо энэ чинь нэгсэндээ юун дээр болохоор хэтрүүлэгт төв үзэлтэн дээр нөгөө бүдүүн сэтгэл, нарийн сэтгэл, машин нарийн сэтгэл энэ гурван сэтгэл бид нар юмсыг барьж авдаг. Бид нар бүдүүн сэтгэлээр таньж барьж байгаа боловч бүдүүн сэтгэл тэгээд шарваага барьж байгаа будаанаар болохоор нарийн сэтгэл дээр тэр түрүү ярьсан тэрэн дээр ямар нэгэн юмс объект байна тэрнийг харж байгаа тэр нэг одоо бид нар нүдний мэдлэлээр авсан тэр ухамсар түүний цаана байгаа мөн чанарын ухамсар хоёр дээр түүнийг шууд илт мэдлэлээр таних ухамсар гэж явж байгаа шүү тий. Эсвэл одоо энэ ширээ байна гэж бид нар ч объектыг шууд харангуйтаа энэ ширээ л гэж зөвхөн нэр томьёоны төдийд энэ ширээ гэж нэрлэж байгаа болохоос цаад мөн чанарын нутгаас нь л таньж чадахгүй байгаа даа шүү. Яг түүн шиг одоо юу гэдэг нэр томьёоны зүйл дээр бас жоохон орчин цаг одоо сүүлийн үед дээр жоохон өөрчлөлтүүд байгаа юм болов уу гэж ажиглал хараалаа л да. Тэгэхээр түрүү чинь өөр жилээдсэн тэр 8 дахь хутагтын юу гэсэн те ухамсар гэж хэлээд байгаа чинь минийх бол энэ ном дээр уншиж байгаагаар бол атгахгүй
ухамсарыг танин барьсан хутагтын гэдэг юм уу? Үнэн одоо хоосон чанар бол ямар байх вэ гэдгийг л тайлбарлаад байна л гэж болгосон шүү дээ. Тийм. Хотол шүтэнэ гэдэг юм. Тэгээд энэ нь болохоор нэг гурван юутай холбоотой болчиход байгаа шүү дээ. Энэ сэтгэл төдийтэнд яриад байгаа гурван бэлэг чанар гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд нэг нь болохоор түрүүн ярьсан хотол нэр итгэлийн бэлэг чанар. Хоёр дахь нь болохоор бусдын эрхийн бэлэг чанар. Гурав дахь нь болохоор огоот бүтсний бэлэг чанар гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ гурав дээр суйрлал үндсэндээ хоосон чанараа ярьчихж байна гэж би ойлгоод байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ дэр бас нэг асуулт гарч ирээд байгаа маа. Ерөнхийн зүгээр нэг тийм юу гэдгийг сонирхсан асуулт. Одоо ингээд сэтгэл төдийтэн бол сэтгэлээс бүх юм үүдэлтэй сэтгэл бол одоо суурин юм аа, сэтгэл суурьтай гэдэг ингээд яриад байгаа. Тэгсэн мөртлөө одоо яг бодитоор оршиж байгаа гэж бас яриад байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хоёрыг одоо хоёр үгүй гэдэг байгаа тийм ээ. За одоо сэтгэл гадна талын юмс үзэгдэл бол энэ тустай юм биш юм аа, нэг юм аа гэдэг ингээд нэг хэлчихэж байгаа тийм ээ. Тэгсэн мөртлөө бодит юм оршдог юм уу гэхээр оршдгоо гэд хэлээд байдаг гэдэг байгаа шүү дээ. Энэний нэг ер нь яаж тайлбарлах юм бэ? Энэ нас айгүй сонирхолтой. Яг энэ дээр нэмээд асуухад нөгөө байгаа байхгүй би үгүй гэж юу яваад ч нөгөө нагарч унаа унал дээр ч гэсэн хамгийн гол нь нөгөө нагарч унаа 8 хаалт явдаг. Тэгтэл юмс үзэгдлийг бид нэг бол байгаа бодит нэг бол байгаа байхгүй хоёрын хязгаарт унаад байгаа шүү дээ. Тэгтэл байгаа дунж байгаа хязгаар байхгүй мөнх ба мөнх бус дунах хязгаар. Хоёр хязгаарын тэрүүн дээр сайн их батгаан хэлж байгаа тэр нэмээд бас асуучмаар санагдлаа л да. Баярлалаа. За бүр их нэг түрүүний тэр нэг 8 мэдл гарсан те 7 дахь буюу Сванс сэтгэлийн мэдл. За 8 дахь нь бол хотол суурийн мэдл гэж ерөнхийн нэршлэн баг. Тэгээ цааш нь бол ялгаад яв. Тэрийг тэр нэг атгах болон атгахгүй гэдэгтэй холж болохгүй шүү. 8 мэдлийг. Тэр бол тустай асуудал шүү дээ. 8 мэдл чинь бол ухамсарын төвшөнд явагдаж байгаа зүйлс байхгүй. Атгахтууд ухамсар, атгахгүй ухамсар, атгах ухамсараар мэдэх, атгахгүй ухамсараар мэдэх гэдэг чинь бол зэрэг бүр нөгөө нэг ихэнд ярьсан янгуух үнэн, шангуух үнний бэлэг чанарыг ярьсан шүү дээ, тийм ээ. Игэл төрөлхтний юмсыг харахад голоор нь одоо мунхагийн одоо тийм авиас гэдэг юм уу хөрөнгө орсон ороогүй ялгаа гэж яриадсан. Тэрийг ярьж байгаа. Тэрэн дээр болох зэрэг тэрийг бол юу гэдгийг маш товчхоноор бол атгахтаа атгахгүй гэж яриад байна, тийм ээ. Атгахтаа гэдэг нь мунхагийн одоо тэр мунхаг ухаан түүний хөрөнгө одоо тэр дүрсийг харагдж байгаа ухаан болон дүрс хоёрын голоор одоо хавчуулагдаж орж ирэх юм бол атгахтаа ухаанаар харж ийн гэж хэлээд хавчигдахгүй орж ирэх юм бол атгахгүй ухаанаар харж ийн гэж хэлээд байна гэдэг. Янгуух чангуух хоёр дээр орж байгаа. Нэг саяны юуны их батхын асуусан 3 бэлэг чанар дээр тулгуурлан хоосон чанарыг хэлчихэж байгаа шиг байна гэж хэлээд. Ер нь бол суур нь бол 3 одоо бэлэг чанарыг хэлчихэж байгаа. Гэхдээ тэр бусдын эрхэнд барихын бэлэг чанар, хотод ирээдлийн бэлэг чанар хоёр бол хоёулаа хоосон чанар биш гэж үздэг. Огоод бүтэх бэлэг чанар, хоосон чанар, чангуух үнэн дээр бол нэг зүйлийг хэлж байгаа сэтгэл хөдлөлтөд нэгсэн үздэг. Нэг дээр нэмээ сайн нэг хоёр үгэн үзэл буюу гадны одоо орон ухамсар хоёр бол тусдаа биш ээ. Нэг юм аа гэд нэг хэлчихэж байгаа. Гэхдээ бодит оршиж байгаа юм хэрэг бодит оршиж байгаа гэж хэлчихэж байгаа гэдэг. Энэ одоо ямар ялгаа байна гэхлээр зэрэг бодит оршиж байгаа үгүй юугаар мэдхийн гэхлээр зэрэг шалгадаг ухаанаар тухайн зүйлийг танин мэдэж болж ивэл тухайн зүйлийг оршиж байна. Бодит оршиж байна гэж үзэж байгаа. Тухайн одоо гадны орон ухамсар хоёр хоёулаа шалгадаг ухаанаар танин мэддэг зүйл учраас хоёуланг нь бодит оршиж байна гэж үзэж байна. Тэр одоо гадны орон ухамсар хоёр маань гадны орон ухамсарынхаа мөн чанартай учраас тусынхын мөн чанар байхгүй учраас хоёр үгүй юм гэдэг хэлчихэж байна, тийм ээ. За түрүүний ханагийн хэлсэн нөгөө нэг нагарж унаа бүгдийн 6 хаалт төр тулгуурлан баах хүн эцэс тунах, үргэлжил тасралтын эцэс тунах, мөнх бүсийн эцэс
бяцтуунах гэж яриад байгаа нь юу юм бэ гэхлээр зэрэг нөгөө нэг миний байнга яриад байдаг. Байгаа энэ оршиж байгаа юмаа гэж хэлэх нь тухайн зүйлийг оюун ухаанаас хамааралгүйгээр өөрийнхөө агаараас бүтчихсэн эзэн биетэй тийм байдлаар оршиж яана гэсэн үг биш юм аа. Альва нэгэн зүйл ухамсарын мөн чанараас ангид тэгээд одоо түрүүн ханаа хэлээдсэн номын эзэн бие гэж хэлээд байгаа шүү дээ. Юмсын эзэн бие. Тэр юмсын эзэн бие оршоогүй тийм одоо эзэн бие баахгүй гэж хэлэх төдийд тухайн зүйлийг баахгүй гэж хэлж байгаа юм биш ээ. Тухайн зүйлийг одоо юу гэдгийг эзэн бие төдийд баахгүй гэж хэлж байгаа тухайн зүйлийг баахгүй гэж хэлж байгаа юм биш. Яа тэгэхээр тухайн зүйл бол шалгах ухаанаар танин мэдж байгаа учраас байгаа. Гэхдээ эзэн бие нь байхгүй. Гэхдээ тухайн зүйлийг байна гэж хэлж байгаа нь шалгах ухааны үүднээс нотлон байна гэж хэлж байгаа. Гэхдээ тухайн зүйлийг байна гэж хэлж байгаа нь тухайн зүйлийн эзэн бие байна гэсэн үг биш. Тухайн зүйлийг байна гэдэг байна буюу тухайн зүйл оршиж байна гэдгээр нь эзэн бие нь байна гэж үзэж явах юм бол одоо байхын эц буюу үргэлж мөнхийн эцэд унчиж байгаа. Тухайн зүйлийн эзэн бие нь баахгүй байна гэснээр тухайн зүйлийг огт баахгүй оршихгүй байна гэж үзчих юм бол тасрахын эц буюу одоо баахгүй эц рүү унчиж байна гэж үзэж шүү дээ. Энэ нөгөө түрүүн янгоо хүнэн чингоо хүнэн хоёрыг ялгсан шүү дээ тийм ээ. Оршиж байгаа юмсыг мэдтгэн гинэ гэд тэгээд янгох үнэн чингох үнэн гэж хоёр хуваана гэд. Тэгээд янгох чингохаа ярихаар нөгөө нэг солилцсон шиг барин солилцсон шиг нэг явсан шүү дээ. Илтэд мэддэг шалгах ухаан мэдтгэн хоёрыг нэг мөн чанар гэж үзнэ. Энийг болохоор янгох ухаан гэд уг нь бодохоор чангахч баймар юм шиг. Энэ юуг та дахиад нэг жоохон тайлбарлаад өгөхгүй юу? Тэр нөгөө нэг юу яасан шүү дээ. Өчигдөр нөгөө нэг Судрын аймгийн тогсон тааллыг ярьж хахад янгох үнэн чангах үнэн гэж хэлсэн чинь бусад тогсон тааллынхаа эсрэг байгаад байсан шүү дээ. Янгох үнэн гэхлээр зэрэг мөх бусын зүйлүүд юу чангах үнэн гэхлээр мөх бусын зүйлүүдийг бод гал ухамсар дүүрсэн трийг хэлээдсэн. Чангах үнэн гэхлээр зэрэг мөх зүйлүүдийг хэлээдсэн тий. Өрмөц юу сэтгэл хөдлөлтний тогсон талд ороод ирсэн чинь янгах үнэн чангах үнэн гэдгийг болохтой зэрэг юугаар нь ялгцсан гэхлээр зэрэг өөрийг нь мэдж байгаа шалгадаг ухааных нь үднээс ялгцсан. Тухайн зүйлийг мэдж байгаа шалгадаг ухаан тухайн зүйлийг мэдхэд голоор нь одоо юу гэдгийг тухайн зүйл дээр байгаа хоосон чанарыг таньж мэдхэд нь саад болж байгаа тийм атгах ухаан, мунхаг ухаан юм уу эсвэл тэр тийм атгах мунхаг ухааны хөрөнгө авьяасан гэж гол ингээд саад болж явах юм бол тухайн зүйлийг чангуу хүн гэж хэлнэ. Эгэл төрлөختөө мэдхэд байна шүү дээ. Хотгтууд мэдхэд бол тэр огт саад болохгүй юм байна л да. Эгэл төрлөختний тэр тухайн зүйлийг мэддэг шалгадаг ухаан тухайн зүйлийг мэдхэд голоор нь одоо тухайн зүйлийн одоо яг оршихуйн одоо мөн чанарыг нь мэдхэд нь ямар нэгэн одоо тийм буруу атгах ухаан саад болохгүй байна гэж үзээд авах тэрийг мэдээд авах юм бол тухайн зүйл бол янгуух хүн юм болоод байна гэж хэлээд шүү дээ. Тэр нь ялгаад байгаа юм шүү дээ тийм. Тэгэхээр нэрээ толгой хэрэгэд юм чинь юу хэлээ гэж бодогдоод байгаа хэрэг. За. Та нар нэг юм ярьсан бол энэ анзаарсан бол янгах хүн чангах үнэн хоёр ингээ бүр нарийсаал яваад байгаа. Өрмөц өгүүлэгчийн ёсонд янгах үнэн чангах үнэн гэж одоо нэр томьёо бол гарахгүй байсан шүү дээ. Гэтэ ер нь бол нэг юу гэдгийг хоригдохууны зүйлүүдийг чангах үнэн, бүтгэдэгхүүний зүйлүүдийг янгах үнэн гэсэн маягаар яваад ирсэн болвол Судрын аймгийн ёсонд ороод ирсэн чинь эвдэрч хувьсдаг мөх бус зүйлийг чангах үнэн, мөх зүйлүүдийг янгах үнэн гэдэг юм уу тий.
араа нарийн төвшөнд байсан бол сэтгэл хөдлөлтийн ёсон зориод ирсэн чинь бүр ухамсараар тухайн орныг мэдэх явцад голд нь өөр ямар нэгэн одоо буруу ухаан авчиалагдаж ийн үгүй юу гэдгээр ялгагдана гэдэг ингээд нарийсаа явж шүү дээ. Төв үзлийн төвшөнд ороод ирэхлээр зэрэг бүр нарийсаад сая өрмөц өгүүлэгчийн сэтгэл хөдлөлтийн тогтсон талд бүр шангуу хүннийг бүр хоосон чанартай нэг утгатай гэдэг ингээд хэлчих чинь тий. Гэхдээ бол өөрийг нь мэддэг шалгах ухааныхнуудаас ялгах эхэлж байна. Төв үзлийн төвшөнд очихлоор зэрэг чангуу ухаан гэдэг маань бүр нарийсаад чангуу ухаан гэж юу хэлхийг гэхээр хоосон чанарыг хэлнэ. Хоосон чанарыг юу хэлхийг гэхээр саяны нэг хоёр үгэн үзэл энэ төр чинь байхгүй болоод бүр нарийн төвшөнд юмсын эзэн бие үгэн үзэл гэдгээ юу гэдэг ямар нэгэн зүйлийг шалгадаг ухааны үүднээс шинжилж үзэхэд эзэн бие баахгүй байна гэж ямар нэгэн юм торхгүй боловч тухайн зүйлийн оршихуй дээр нь нэрийцэн төдийд оршиж байгааг бол чангуу хүн ингэж хэлдэг. Гэх мэтээр ингээ бүр ингээ нарийсаад яваад байгаа анзаарэгдэж байгаа. Тэгэхээр тодруулаад яхад энэ юм сүзэгдэл бүхэн сэтгэлийн мөн чанартай гэдэг сэтгэл төдийтэй яриад байгаа шүү дээ. За энэ өөрсдийнх нь одоо яг байр сууриас гэдэм өнцгөөс харахад одоо яг сэтгэл төдийтэн хүний өнцгөөс харах юм бол юмс бүхэн сэтгэл дээр суурилсан байна. Гадна талд бол тустай юм байхгүй байна. Тэгээд би нэг эртээд уншижсэн, англи хэл дээр уншижсэн. Тэгээд тэнцээ нэг хүн тэрнийг тайлбарлаж өчгтэй. За одоо яг ингээд би нүдээ хараад ийшээ ингээд харах юм бол одоо энэ үгдийн байшин цонх одоо ингээд юм харагдаж байна. За энийг бол яг бодитоор оршиж байна. Яг миний ард талд миний харахгүй байгаа зүйл бол оршихгүй байгаа юм аа гэж энэ хэлээд байгаа маа гэж тайлбарлаад байсан. Тэр ер нь үнэн үү? Ер нь тэгж ойлгодог юм уу? За яг сэтгэл төдийдний тогтсон таалалтан хүн яг өөрийнхөө сэтгэл төдийдний тогтсон таалал дээр суурлан өөр нэгэн тогтсон таалалтан хүн асуулт тавихад за жишээ нь саяны одоо их батгахын асуусан шиг таны одоо харж байгаа өмнө байгаа одоо энэ байшин барилгач гэдэг юм эдгээр зүйлс оршиж байгаа юу? Оршиж байгаа. Яагаад гэхээр эдгээрийг танин мэдсэн харсан ухаан надад байна гэж сэтгэл төдийдэн хариулах юм байна л да. Тэгвэл таны харахгүй байгаа тийм ээ зүйлс оршиж байгаа юу гэхлээр зэрэг шууд оршиж байгаа гэж хэлж чадахгүй. Яагаад гэхлээр зэрэг түүнийг одоо харсан гэдэг юм уу танин мэдсэн ухамсар байхгүй учраас гэж хэлнэ. Гэхдээ одоо юу гэдгийг урд нь харчихсан байсан. Одоо жишээ нь би одоо ингээд энд өрөөндөө сууж байхад хажуудлын өрөөнд байгаа зүйлсийг би өдөр ороод харцгаа гараад ирсэн тий. Тэгвэл одоо таны хажуудлын өрөөнд одоо тийм зүйлс байгаа юу гэж сэтгэл төдийдний бодгалаас асуух юм бол байгаа гэж хэлэх юм бэ. Яагаад тэгэхээр зэрэг одоо бол оршиж байгаа гэж хэлнэ. Байхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр тэрийг одоо танин мэдэж байгаа ухамсар танд одоо байхгүй байна гэж хэлэхлээр зэрэг миний хувьд миний хажуудлын өрөөнд ямар нэгэн зүйл байхгүй. Яагаад тэгэхээр надад тэрийг танин мэдсэн ухамсар байхгүй учраас. Ер нь тэр миний хажуудлын өрөөнд юм зүйл байгаа юу гэхээр байгаа гэж хэлдэг. Яг тэр шиг миний ард байгаа зүйлс одоо сэтгэл төдийдэн хүний хувьд яг өөрийнх нь ард байгаа зүйлс өөрийнх нь хувьд байгаа юу гэхээр байхгүй. Ер нь байгаа юу гэхээр байгаа гэж хэлдэг. Нэг юм юу гэдгийг нийтлэг болон ялгамжаат гэсэн юм ялбар гаргаж гаргалгаа гаргаж явах шиг харагдаад байна. Тэгээд би анхан ер нь тэгэл одоо сэтгэл төдийд оршоод байгаа маа гэдгийг л тэгж хэлээд байгаа юм болов гэж боддог байгаа шүү дээ. За одоо жишээл би урагшаа харахад ингээд за одоо манай байшингийн хан маань одоо ингээд зураг хөрөг ингээд юм харагдаж байна. За энэ л бодит яг харж байгаа нүдний ухаанаар харж байгаа ингээд байгаа. Гэтэл миний ард талын ханд юу байгааг би мэдж байгаа. Тэгэхдээ миний мэдэл бол яг нөгөө нүдний ухаанаар биш зөвхөн одоо нэг одоо юу гэдэг ой ухаанд сэтгэлдэл байгаа л болж тараад байгаа байхгүй. Тийм учраас л сэтгэл төдийтэн гэж нэрлэдэг байгаа юм уу?
гэж бодох гээд байгаа шүү дээ. Энэ одоо бас зөв тайлбар уу, буруу тайлбар уу? Ер нь бол зөв тайлбар. Гэтэ энэ дээрээсээ нэмээд бүр нэг зүйл нь юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр зэрэг яг нүдээр харж байгаа гадны тэр орон цаана харагдаад харж байгаа нүд энэ наан дотор нүдний ухамсар дотор оюун ухаан дотор байгаад байдаг. Саад харагдж байгаа зүйл нь биднээс нэг 5 10 метрийн зайтай ч юм уу 2 метрийн зайтай ч юм цаана харагдаад байдаг. Энэ хоёр ингээд тусдгаан байна гэж хараад байгаа нь бол буруу байна гэж хэлээд байна шүү дээ. Ягаад тэгэхээр тэр цаана 2 метрийн цаана байна уу 20 метрийн цаана байна уу хамаагүй цаана харагдаж байгаа орон маань наана харж байгаа ухамсарынхаа нэг хэсэг нь юм а гэж үзээд тэгээс тэрийг ухамсарын буюу сэтгэлийн мөн чанартай байна гэж ингэж үзээд байна шүү дээ. Нөгөө талаас. Тэгээ энэ үнийг л хоёр үгүй сэтгэл гээд байгаа шүү дээ тийм ээ. Тэг энийг л хоёр үгэн үзэл гэж хэлээд байгаа. Тэгээд хоёр үгүй үзэл гараад ирэнгүүт л бүх зөрчил арилна. Тэгэл одоо асуух асуулт байхгүй. Нэг цулал юм бол энэ дотор чинь одоо баруун зөв зүүн дээр доор одоо зөв буруу сайн муу гэж байхгүй. Тэгэл дуусчт юм шүү. Сэтгэл төдийхнийх нь тайлбарна. Тэг хоёр үгэн гэдэг зүйлийг л тань мэдчих юм болвол ямар нэгэн зүйлд хэтэрхийлэн ач холбогдол өгж хатгах бодолд хүрэхгүй болчих юм байна. Үйлнээс нь сураахгүй болчих юм байна. Үйлнээс нь сураахгүй хатгах бодолд хүрэхгүй болчих юм болвол нөгөө хоёр үгэн үзлийг онсон бэлгэн ухаанаа одоо юу гэдэг бод сэтгэлтэй ч юм уу гэгэрлийг олё гэсэн тийм ухамсартай хослуулан бясалгах одоо даатуулаад гэгэрэлд хүрэх юм байл гэж ойлгоод шүү дээ. Тийм бас нэг тэгжил хилээд байдаг юм болов уу гэж уншихаар заримдаа нэг тэгжил харагдаад байгаа юм да. Ингэж хэлээл тэгэл хоёр үгүй сэтгэл үүснэ, хоёр үгүй сэтгэл үүсэнгүүт зөрчил байхгүй болно. Тэгээ зөрчил байхгүй болохоор нэрлэх шаардлагагүй болно гэдэг амаа тэр чинь. Юмыг нэрлж одоо нэг хуваагдал үүсгдэг тийм байхгүй болно. Тэгэл нэг гэл ойлгох юм бол тэгэл нэг огоот бүтсэн бэлэг чанартайгаа нэгдэл тэгэл бүх юм окей болно гэж хэлээд байгаа юм уу гэж бодоод байна шүү дээ. Тий. Гол нь нэг хутагтын бэлэг бэлгүүндийг л олох гэдэг юм шүү дээ. Хоосон чанар гэдэг чинь ер нь цаад утганда. Тэндээс нэмээд нэг юм сонирхсан асуултаа асуучих болох уу? Тэр нь Дигнага одоо өөр бүр манчир бурхантай уулзаад энэ цадмаг өндөө зохиосон байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ Дигнага өөрөө хоосон чанарыг одоо оноогүй гэсэн нэг тийм юу сонссон байхгүй. Энэ юун дээр тулаад онсон оноогүй нь тайлсан боллоо. Энэ юу шүү дээ. Дигнага өөрөө сэтгэл төдийний гонцгой нэг яриа байдаг. Гэтэн бол Дигнага бол өөрөө одоо сэтгэл төдийний тогтсон тааллыг өөрөө хүлээн зөвшөөрсөн, онсон, сэтгэл төдийний тогтсон тааллын ёсоор бодисатва болсон гэж үзээд байгаа шүү дээ. Оноогүй гэдэг нь юу гэж үзээд байгаа гэхээр Дигнагийн өөрийнх нь намтар дотор нь байдаг шүү дээ. Анх нөгөө нэг гэрээс гараад тойм болоод нэг багштай болсон чинь тэр багш нь өвөрмөц өгүүлэгчийн тогтсон тааллалтанд тийм багштай таарсан. Тэгээ тэр өвөрмөц өгүүлэгчийн тогтсон таалалтаа багш нь болохдоо зэрэг юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг өвөрмөц өгүүлэгчийн тогтсон таалалт дотор 18 хувааж байгаа шүү дээ. Тэр 18 хувааж байгааг мангу гүрвийн деваа гэдэг миний ихтэй яриад байсан нэг тийм хэсэг 5 одоо тийм аймаг байдаг. Тэр 18-ийн тэр 5 нь болохдоо зэрэг өглөөр зэрэг бод галын эзэн бие байна. Тэр байгаа эзэн бие нь бод галын цогцтой нэг мөн чанартай тусдаа зүйлээ гэж ингэж үздэг.
тийм тогтсон таалалтай өргөн зөвлөгч байдаг гэж үздэг байгаа гэж. Тийм одоо тогтсон таалалтай багштай бол анх таарсан. Тэгээд тэр багш нь бол юу гэсэн бэ гэхээр зэрэг бодгалын эзэн бий гэж байгаа гэдэг Дэгнагаад номлосон. Тэгсэд Дэгнагаа болох та зэрэг тэрийг нь бодгалын эзэн гэж байгаа юм бол тэрийг нь олъё гэж хайгаад тэгээ нэг өдөр багш нь хүрээд ирсэн чинь бүх хувцаан тайлаж ичсэн гэр тодрох бүх юмаа гаргаад хайчихсан ингээд чанга дуугаар орилж хашгираад ингээд бичсэн. Тэгээ чи яагаад ингээд юу болов яа гэсэн чинь та бодгалын эзэн би гэж юм байгаа гэж хэлсэн. Тэрийг чинь би хайгаад ирээд ерөөсөө энэ биеийн дотроос олохгүй байна. Гэр дотроос олохгүй байна гэсэн чинь багш нь за чи бол тогтсон тааллын хувьд миний одоо энэ тогтсон тааллтаа бол таарахгүй тийм дээд тогтсон тааллыг бол хүлээн авах юм байна. Тийм учраас чи өөр одоо багш дээр очиж ном заалах гэдэг ингээд явуулсан. Тэгээд яваад сэтгэл төдийтний тогтсон тааллыг бол олсон гэж ийм юу бол байдаг л та. Түүхэн яриа. Тэгэхээр Дэгнагааг өөрийг нь бол юу гэдэг цамаа гүндүүг зохиож явах үстэй ч гэдэг юм уу. Цамаа гүндүүг зохиохоос өмнө ч гэдэг юм уу. Сэтгэл төдийтэн биш байсан гэж юу гэдэг хэлэх боломж үлдээ. Тэр тусмаа цамаа гүндүүг зохиосноос хойш тийм ээ. Яагаад тэгэхээр зэрэг цамаа гүндүү гэдэг номыг Манчир бурхантай элтэд заад Манчир бурханы одоо зарилгын дагуу зохиосон юм шүү дээ. Зохиосон түүх нь юу гэж юм гэхээр зэрэг эхлээд зохиох гэдэг хадан дээр тахилын нэг юм биччихээ явцныг нь тэрсүүтний нэг хүн ирээд харилцаад байсан. Тэнгүүт нь одоо эхний өдөр бичсэн чинь хадан дээр одоо тахилын үгийг нь бичээд бурхан багш мөрөх тийм мөрөглийн тахилын үг биччихээ явсан чинь ирсэн чинь арилгацсан байсан. Хоёр дахь өдрөө ирсэн чинь мөн ялгаагүй арилгацсан байсан. Гурав дахь өдрөө бол Дэгнага одоо тэр агуугаас гараад одоо Винвад буюу өдрийн хоол байх ба явах та тахилын үгийг биччихээ явах гэж арилгачаад байсан юм. Тэгвэл 3 дахь өдөр нь бол тахилын үгийг биччихээ доорно. Одоо би энэ номыг зохиох нь бол амьтны тусын тулд маш хэрэг ихтэй байгаамаа. Хэрвээ чи одоо юу гэдэг одоо энэ номыг зохиоход одоо саад ийм бэрхшээл одоо болоё гэж байгаа бол одоо надтай элтэд уулзаад одоо мэтгэлцээ хий гэж. Одоо надтай мэтгэлцээг өгчихвэл намайг одоо эргээд ирэхэд хүлээгээд байж гэж хэлсэн. Тэгээд Дэгнагааг одоо Винвад барьчаад ирэхэд нь бол тэрсүүтний нэг мэрэгэн тийм сайн одоо олонд одоо халдарсан тэрсүүтэн тийм хүн бол хүлээгээс сууж байсан. Тэгээд тэр хоёр ном мэтгэлцээд Дэгнагаа ялсан. Тэгээд тухайн үед бол ном мэтгэлцээд ялсантай шав орох хэрэгтэй байтал тэр тэрсүүтний тогсон таалалтай хүн бол Дэгнагаа шав орохгүй гэж уурлаад амнаасаа гал гаргасан. Амнаасаа гал гаргахт нь бол Дэгнагаа ингээд агаар төөрсөн ба. Тэгтэн агаар төрөхт нь амдах галаа үлээгээд номынхны хувцсыг ингээд орсон шаттаачихсан гэж. Тэгээд Дэгнагаа болохтой зэрэг би одоо нэг амьтны тусыг бүтээж чадахгүй чамаг амьтны тусыг бүтээнээс энэ бодийн сэтгэлийг агуулж энэ номыг одоо зохиож болуулж чадахгүй байна. Тийм учраас би одоо бодийн сэтгэлээ орхигээд тэгээд нэг юм шулуу аваад ингээд юу гэдэг огтруулгүй ингээд дээш нь агаар төгөөргө шидэд энэ шулууг одоо буцаад газарт буух мөчд би бодийн сэтгэлээ орхиноо гэж хэлсэн. Тэгтэл нөгөө шулуу ингээд газар унахгүй байсан. Тэгээ ингээд яагаад унахгүй байна гэд ингээд дээшээ харсан чинь бол огторгууд Манчир бурхан элтэд морилоод тэр чулууг нь бариад ингээд байжсэн. Тэгээ чи бол бодийн сэтгэлээ орхиж болохгүй. Бодийн сэтгэл гэдэг бол одоо хамгийн дээд эрдний юм сэтгэл юм. Чи энэ номоо бол зохиох хэрэгтэй. Энэ ном чинь бол хойштын одоо амьтдад одоо нүд болох юм ном шүү гэж ингэж хэлсэн гэж. Энэ түүхээс харахад цамуу гүндүү гэж номыг зохиохын өмнө Дэгнага бод сэтгэлтэн болчихсон байсан байна. 1. Хоёрт цамаа гүндүү гэдэг номыг сэтгэл төдийтний тогтсон тааллын ёсонд нийцүүлэн зохиосон байна. 2. Энэ хоёрыг харьцуулаад харахад бол Дэгнага гэдэг хүн сэтгэл төдийтэн байсан нь бол мэдэгдэж байгаа маа. Яагаад тэгэхээр зэрэг хэрвээ
Судрын аймгийн тогтсон таалалтан ч юм уу өвөрмөц өгүүлэгчийн тогтсон таалалтан байсан бол юу гэдэг тогтсон таалалтан байсан болвол Тэгнаагаа өөрөө бодис садваа байсан байна. Бодис садваа хүн тогтсон таалалтан байхтаа яг өөрийнх нь тогтсон таалал юм уу? Өөрөөс нь дооших одоо төвчний тогтсон тааллыг тайлбарлан одоо бусдыг гэгээрэлд хөдлөж чадсан гэхээс өөрийнхөөс дээш одоо дээд одоо тийм тогтсон тааллыг бол тайлбарлах боломжгүй гэж ингэж үздэг нэг тийм үзэл бий. Тийм учраас бол гинаагаад сэтгэл төдийцний тогтсон таалалтан байсан гэж бол үздэг. Баярлалаа, их сонирхолтой юу хэллээ. Тэгээд гол нь өөрийнх нь нөгөө сэтгэл төдийдний нөгөө багшаас тэр чин гарах анх уулзсан багштайгаас яахта тэр нөгөө би үгийг асуудаг та багшаас. Тэгтээ нөгөө шүн болохоор гадаа нүцгэн тэгээд өдөр нь болохоор нөгөө башин дотор ингээ бясалгал суугаа хувцсгүй. Тэгээ би ингэж олон хоног суусан боловч нөгөө өөрийнх нь биеийг олж харсангүй гэд тэгж хэлээд чи миний үзэлд таарахгүй гэд явдаг. Тийм. Тэгэхээр хамгийн гол нь зохиосон өөрийнх нь цаад үзлэн сэтгэл төдийдэнд зориулагдсан болохоор гэсэн утгандаа тулж байгаа юм байна л да тий. Маш их баярлалаа, сонирхолтой байлаа. Мэдээ нэг юм тодруулах гээд өнөөдрийн одоо энэ тогтсон таалал сэтгэл төдийтэн энэ нэг групптэй хадгалах уу гэж асуу дараа ахыг сонсох гэсэн юм аа. Хадгалагдана хөө. За баярлалаа. Сайхан гэгэрүүлж өгч байгаад баярлж байна. За гэгэрч гоод нь баярлалаа. За өөр асуулт байна уу? Дороос өөр асуулт асуух хүн байна уу? Мөнхөө Ирлам сайн байна уу? Энкватахын асуулт дуусна уу? Дуусчлаа. Одоо дахиж сонсоод сайн уншиж байгаа л дараа л асуух байх. За хаана их олон сайхан асуулт асуусан баярлалаа. Өөр асуулт байна уу? Би бас нэг юм асуучихъя. За итгэл асуулт асуусан. Сэтгэл төдийднээ өчгөр бол нь оршиж байгаа юмс бүгд дотоос төлийн мөн чанартай ч юм уу. Сэтгэл нь ч гэсэн имийн мөн чанартай ингэж үддэг гэж би багш ярьснаас ойлгосон шиг. Тэргүй миний энэ ойлголт бол энэ бодос болоод энэ сэтгэлийн тэр хэрэлчин харгалжил мөн гэж үзэж болно уу? Бодис гэдэг юм уу те гадны юмс ухамсар хоёр харгалзаж байгаа юм гэвэл нэг нэгэндээ шүтэлцэн өрсөж байгаа юм шүтэлцэн өрсөж байгаа. Гэхдээ тусдаа одоо юу гэдэг оршиж байгаа юу гэхээр тусдаа оршоогүй сэтгэлийн мөн чанартай гэж. Тэгвэл яагаад одоо шүтэлцэн одоо харилцан оршиж байгаа юм бол тусдаа орших хэрэгтэй шүү дээ гэх юм бол тийм ээ гэж. Түнгүүд одоо энэ дээр юу найрсгал нь юу гэж юм гэхээр бид нар нөгөө сэтгэлийн мөн чанартай гэдгээ танин мэдээгүй учраас томьёолол нэрийдлийн үүднээс одоо гадны одоо юмс үзэгдэл одоо тийм юм гэж нэрлээд ухамсарыг тийм гэж нэрлээд тусад нь одоо ингэж авч үзээд тэр нь одоо харилцан орж ийн гэж үзэж байгаа. Тэр нэршил үгүй хоёр үгэн үзэл буюу одоо тэр гадны юм сэтгэлийн мөн чанартай юм өөрснийхөө одоо мөн чанараас тусдаа бүтээгүй юм гэдээ ингээд онцчих юм бол шүтэлцэн харилцан оршиж байгаа гэхээс илүү нэг буюу одоо юу гэдгийг ялгад өгөө одоо юм зүйлс юм гэж ингэж харах нь зөвөө гэж хэлэх гээд байна л да. За багш тэгвэл тэр янгойх үннийг тайлбарлах үед нэг хорн вилсэн гэсэн үг гарч ирж ижээ. Хорн вилсэн болоод мөнх жийл гэсэн.
Үнэг хорны элсэн гэсний нэг тайлбарлаж өгнө. Хорон үйлдсэн эхлэлээр зэрэг юу гэдгийг олон зүйлд тулгуурлан оршиж байгаа гэсэн. Одоо жишээ нь хүн гэлээ гэхэд одоо энэ тогтоод оюун ухаан ухамсар, за энэ мах цусан, бие, цогцос, мэдрэхүй гэд маш олон зүйлээс одоо шалтгаалan маш олон зүйл нэг одоо дор цугларж ийж хүн гэдэг нэг бодгал бий болж шүү дээ. Тэрийг хорон үйлдсэн гэж хэлж байгаа. Өөр одоо юун дээр тулгуурлах юм ширээ байлаа гэж бодоход тэр ширээг одоо хийсэн одоо материал мод байт юм уу те одоо наасан цав хадсан хадаас буцсан өнгөд маш олон зүйл хурж цугларч байж тэр ширээ гэдэг зүйл оршиж чинь те тэрийг бол хорон үйлдсэн гэж ингэж олон зүйлийг дээр тулгуурлан олон зүйл нэг зүйл дээр бөөгнөрч одоо ингэж оршиж байгаа хорон үйлдсэн гэж хэлж байгаа. За багшаа зөвхөн тэр нэг төвчгдүүн гэж байх бай да. Төвчгдүүн нь боёо нисванис тэн дотор нь будалын эжин жогчийн хөрөнгөд бол 3 нь хор журга хорог мөтийн юмуд байна гэсэн. Журга хорог гэсний яа тэлвэрсэн яа энэ багш ярьсан тэр дутуу шиг санагдсан. Зөв юу гэж байгаа. Төвчгдүүн дотор бол 6 одоо янзын төвчтгүүн дотор бол нисвансын төвчтгүүн, мэдтгүүний төвчтгүүн гэж хоёр байна гэсэн тийм ээ. Гэвч энэ хоёр маань юу гэж юм хэрэг нисвансын төвчтгүүн нь болвол бодгалын эзэн бие үгэн одоо бодгалын эзэнг байна. Эзэнт барьсан, бид барьсан одоо ухамсар түүний одоо хөрөнгө авьяас мөн одоо түүн дээр тулгуурласан одоо юу гэдэг тулгуурласан хөрөнгө түүний эрхээр гарсан одоо тийм 6 хор тэдгээрийг бол нисвансын түүтгэр гэж хэлнэ гэсэн тийм ээ. За нисвансын түүтгэр буюу түүний эрхээр гарч байгаа 6 хор нь юу гэхээр ойрын 6 нисвансыг хэлж байгаа. За аваач ойрын 6 нисванс гэхлээр зэрэг Багшаа тэр 96 нисванисын чигүүл өрдө олж бид нь сахи юм өрөд олчихно байх та багшаа. Та тэр цаг гаргах хэрэггүй багшаа. Багшаа тэгвэл энэ дотор бас нэг хоёр үжигдлийн өндөөрлөг нэ чүмэлэнгэт нэг хоёр үжигдэлд унхваа гинэ гэсэн нэг хоёр үжигдэл гэсэн нэг нэр томьёо гарч ирчихжээ. Өнний бас ойлгосон ямар хоёр үжигдэл вэ гэж дотроос нь бас шууд хэрүүлж болох уу гэж боссон байна. Би тэндийн сонсол бас илуурын олох байхаа. Баярлсан шүү багшаа. За. Юу хоёр үзэгдэл хоёр үзэгдэлд унах уу гэж ярьсан. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр зэрэг түрүүний яриад байсан нөгөө нэг гадны одоо юмс оршиж байгаа зүйл оюун ухаан хоёр тусдаа одоо оршиж байна гэж үзэж явах юм бол юу гэдэг хоёр үзэл гэж хэлж шүү дээ. Тусдаа үзэх үзэл гэсэн үг. Хоёр үгэн үзэл гэхэлэр зэрэг гадны одоо тэр юмс оршин бүр одоо тэр орон юу гэдгийг ухамсарын одоо оюуны мөн чанартай байна гэж үзэж байгаа нь бол нэг одоо үзэл болж шүү дээ. Тэрийг болохдоо зэрэг хоёр үгэн үзэл гэж хэлж байгаа. За баярлалаа багшаа. За та бүхэндээ баярлалаа.
За өөр асуултгүй бол бичлэгтээ өрөөгөө хаах удаа. Яах вэ? Баярлалаа. Маш их баярлалаа. За та бүхэнд ч гэсэн их баярлалаа. Ингээд сайхан ном сонссон та бүхнийхээ буян даан баясъя. Тогтсон таллын тухай айлдж байгаа лам ан зөрөгтэй бас талархъя. Та бүгдийн буян үнэн мөнгөтэй илгэрч хамаг амтны тусыг үдэг болтугай. Баярлалаа.